ирээдүйн сэтгэн байхдман өөрийн хэргүй чимэн бодогдож өрөвлөж минь чам руу тэмүүлнэ Зэрэг чин ингэж бодохоор Тэжин дотор минь алдуурзээ Цэвэр сэтгэлийн уяасан дууч Сэргийн харангаас чам руу тэмүүлнэ За сайн байцгаана үзэгчдээ манай 27 дугаар телевизийн урт цагааны гудамж нэвтрүүлэг маань эхэлж байна. Өнөөдөр бол одоо бид бүгдийн хувьд одоо эх орныхаа манаандаа гарч байгаа маш олон цэрэг эрчүүдийн ер нь эрчүүдийн маань одоо бас сайхан баярын өдөр бас тохиож байна. Тэгээ өнөөдөр бас одоо энэ сайхан манай урт цагааны гудамж нэвтрүүлгээр манай Монголын одоо алдартай сайхан хурандаанууд ирсэн байна. Тэгээ энэ сайхан хурандаануудаа Зэвсэг түвшний 084 дугаар ангийн байдагч ган үлзээ одоо мэхий осолж байна. За хурандаа нарынхаа амрыг ирье. Амрыг ирье. Голонцоо. За. Тэгээ одоо энэ сайхан одоо хурандаа цолтой одоо энэ сайхан хурандаа гэхээр л одоо зөвхөн эрэгтэй хүн бодоод байдаг. Гэтэл одоо ийм сайхан бүсгүүчүүд бас хурандаа цолтой байдаг юм байна. Хурандаа цолыг би ингэж ойлгосон шүү дээ. Би бас ингэ жоохон үзлээлтэй хороон дарга гэдэг үг маань хурандаа болцсон гэж бас би ойлгосон. А нөгөө талаараа хурандаа гэдэг маань одоо генерал цолны одоо бас армийн одоо хамгийн том цолтой хүмүүсийн ер нь хурандаа гэдэг чинь маш их тийм эрхэм цол юм байна шүү дээ. Тэгээ та нартаа бүгдээрэндээ хурандаа нарын одоо сайхан баярын мэндийг хүргье бүгдээрэндээ. За баярлалаа. Тэгээ урт цагааны гудамж нэвтрүүлэг маань одоо дуутай хууртай сайхан эхэлж байна. Тэгээд хэдүүлээ сайхан манай нэвтрүүлгийн одоо спонсор 140 жилийн түүхтэй алдарт одоо Сан Мигель пивэрээ хэдүүлээ сайхан тулгайда хэдүүлээ тийм ээ. За тийм. За хурандаа нартаа бүгдээрэнд нь энэ сайхан одоо өдрийн мэндийг хүргье. Монгол цэргийн өдөр Зэвсэгчний сайн баярын мэндийг. Урт цагааны гудамж нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Зэвсэг түвшний хурандаа Дамб, Зэвсэг түвшний хурандаа Отхон баяр, Зэвсэг түвшний хурандаа Ган чимэг, Цагдаагийн хурандаа Алтан цэцэг, Цагдаагийн хурандаа Ган хуйг, Цагдаагийн хурандаа Жаргал сайхан, Цагдаагийн хурандаа Цэвэн Лазал нар оролцож байна. Жирийн байлдагч хүний зүрх сэтгэлд генералын одоо погон хадаатай байдаг гэдэг шиг хамгийн түрүүнд одоо би одоо энэ сайхан гитар хөгжмийн аялгаагаар бидний зүрх сэтгэлийг сайхан мэлаасан ганаа ахта одоо бас яриаг шилжүүлэх гэж байна. Ер нь хурандаа цол гэдэг маань одоо бас юугаараа одоо эрхэм байд юм болоо. Цэргийн баярын мэнд хүргэе. Одоо армийн үүсгэн байгуулагчны. За дээр нь саяхан Монгол улсад хурандаа цол олгогдсны 90 жил Монгол хурандаа нийгмлэг байгуулагчны 20 жилийн саяхан болж өнгөрлөө. Тэгэхээр энд бол Монголын бүх хурандаа нарын маань одоо баярын сайхан өдөр болж өнгөрлөө. За энэ бол эрхэм цолоо. Энэ бол дэлхийн нийтийн цол гэж ингэж ярьдаг. Мөр зүсүүсэн хэн боловч мөр зүсүүсэн одоо айрам цагдаа одоо юу гэдэг юм мөр зүсүүсэн цэргийн өвчний байгууллага хэн боловч энэ хурандаа цолыг мөрөөдөж явдаг. Энэ хурандаа цолыг авсан эрхэм хүн бол энэ хурандаа цолын нэр хүндийг хадгалах гэж хичээж мэрэж явдаг. Тийм учраас энэ цол бол маш одоо эрхэм ийм хүндтэй цол. За миний хувьд бол яг айрам цагдаагийн байгууллагад 30 гаруй жил ажиллаж нэлээд зүтгэж байж одоо нэлээд одоо хатуу ширүүн халуун хүтнийг амсаж явж энэ цолонд хүрсэн. За эндээ бол баярлж явдаг. Энэ цолынхоо нэр алдрыг, нэр хүндийг хадгалж явахыг хичээж явдаг. Ер нь цагдаагийн байгууллага Зэвсэг түвшингээл олон газрын одоо сайхан хурандаа нар манай нэвтрүүлэгт орж байгаа. За одоо манай Зэвсэг түвшний одоо цагдаагийн бас одоо мундаг одоо гавьяат хуульч. Одоо цагдаагийнхан дотроос нийслэлийн цагдаа дотроос хамгийн анхны одоо гавьяат Алтан цэцэг гэгч манаас ирсэн байж байгаа. Тэгээ танд бас баяр хүргье. Энэ одоо сайхан
сайхан байлдагч хаан уулзагаас баяр хүргэж байна. Тэгээд таны хувьд одоо нэг цагдаагийн ажилчин бас одоо хүнд ажил шүү дээ. Тэгээ эрэгтэйчүүд л одоо хүнд хүчээр хамаагүй л одоо хэцүү зүйлтэй зуралдаад явж идэг. Тэгтэл эмэгтэй хүн одоо хурандаа цол болтоо зүтгэн гэдэг бол бас л одоо хүнд шүү дээ. Яагаад одоо та бас эмэгтэй хүн энэ бас хүнд хүчээр албыг сонгосон бол бас түүхийг сонсъё гэж бодлоо. Тий, сонголтын хувьд бол ч бас яг хуу шууд одоо цагдаагийн байгууллагад ажиллана ч гэдэг юм уу те. Тэр сонголт бол байгаагүй. Гэхдээ яг хуу хувь тавилан одоо төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил бол хуульч, эрхцүүч. Тэгээ би бол энгийн байгууллага буюу одоо прокурорын байгууллагт сургууль төгсөд ажиллаж байгаад тэгээд дараа нь одоо засгийн газрын тогтоолоор ингээд албатуудад ажиллаж исэн, салбаруудад ажиллаж исэн мөрдөн байцаах албыг нэгтгэнгүүт одоо прокурорын байгууллагаас бид нар цагдаад очиод анх одоо цэргийн хүн болж исэн. Тэгээ миний хувьд бол яг анх одоо цагдаагийн байгууллагад очиод ахлах цэцлэх цол зүүж ялаа. Энэ бол одоо томилогдсон албан тушаалтай маань бас холбоотой. Тэгээ хүн болгон бас яг өөрөө чинь ярьдаг асуултыг асуугаад идэх. Эмэгтэй хүн одоо хорондоо цолтой ч хүн ховор тэр тусмаа цагдаагийн байгууллага тэрэн дотроо мөрдөн байцаах албанд бол бас яг ховор. Гэхдээ одоо эрчүүдээс одоо ялгарх юм байхгүй. Яг л тэр одоо эзэмшсэн мэргэжил тэгээ хүлээсэн үүргээрээ л одоо яг энэ албандаа зүтгэсээр агаад одоо энэ эрхэм цолонд хүрсэн л дээ. Манай цагдаагийн байгууллагт чинь бол жишээлх юм бол хурандаа цолтон 15 байна. Одоо за яг хуу миний хувьд бол сая өөрөө хэллээ нөгөө нийслэлийн цагдаагийн анхны гэдгээр те жишээлх юм бол одоо би бол цагдаагийн байгууллагын 4 дахь эмэгтэй орондоо байхгүй. Гэтэл чинь урд нь бол яг гадаад харилцааны хэлтсийн дарга тий санхүүгийн хэлтсийн дарга цагдаагийн академийн багш докторч гэдэг юм. Тэгээ миний хувьд нөгөө нийслэлийн цагдаагийн анхны эмэгтэй урандаа гэдэг нь юугаар ялгаатай гэвэл нөгөө яг гэмт хэрэгтээ тэмцэх нийгмийн үе журам хамгаалах гэсэн цагдаагийн байгууллагын үндсэн үүргээ хэрэгжүүлж явсан одоо анхны эмэгтэй хурандаа юм аа. Хүндэлтэй яагаад тэгэхээр цагдаагийнхэн чинь биш үү одоо ингээ янз янзын одоо нас орсон улсууд хулгай хэрэг ингээ малын хулгай янз янзын олон асуудал руу ордог. Би бас тухайн үед бас нийслэлийн цагдаа дээр бас нэг 5 6 жил ажиллаж ирсэн. Бас таны хамтран зүтгэгч одоо давгаа хурандаа сэсэр ах. Тэгээ манай одоо Америкт байгаа насаа ихч гэдэг ч юм уу. Би бас цагдаагийнхны ажил үйлсийг харахаар та нар бол одоо маш хүнд ажлыг туулж байгаа байхгүй. Мэдхгүй хүнд болохоор цагдаагийнх нэг л юм дөрмдөг, жормддаг их амархан харагдаад байдаг. Хүн болгоны бас хийгээд чадахгүй ажил байхгүй юу? Ялангуяа цагдаагийн байгууллага тэрэн дотроо бид нар ч бас олон үүрэгтэй шүү дээ, тий. Энэ гэмтрэгтэй тэмцэх тэгээд мөрдөн байцаах албан энэ гэдэг бол маш хүнд алба л да. Гэхдээ одоо албанд бол одоо эрэгтэй эмэгтэйгүү яг л одоо тэр албаа л одоо хүлээсэн үүргээ бас биелүүлж авсан. Би ерөнхийдөө 3 сарын 11-ний баярыг зөвхөн цэрэг цагдаа гэхгүйгээр ер нь эрчүүдийн баяр гэж бас ерөнхийдөө тийм ойлголт явчихад байна шүү дээ. Бүхэл одоо хүнд хүчээр онцгой алба, гал команд, цагдаа гэдээ бүхэл хэмтэл эрэгтэйчүүд явж идэг. Тэр одоо өнөөдөр бас их хүнд хүчээр ажил хийж байгаа одоо Монголын торгон хилийн тэр застав бидний чинь одоо сайхан тавтаа сайхан ойрсуулж байгаа. Тэгээ энэ нийт одоо цэргийн алба хаагчтай өнөөдөр хэдүүлээ сайхан ёслоод 140 жилийн түүхтэй одоо сам игээл би өөрөө хэдүүлээ сагдуулгаа да тийм ээ. Тэгээ Монгол цэргийн яруу алдар Бадар Тугай тэгээд хэдүүлээ сайхан дуулгаа да тийм ээ. За баярын минь. За таны хувьд одоо бас зэвсэг хүчний одоо дээд тушаалын офицер хүний хувьд энэ одоо цол одоо хүрнэ гэж ер нь зүүдэлж ийсэн үү? Ер нь хурандаа цол гэдэг бол одоо эрхэм хүндтэй цол юм бол. За тэгэхээр урт цагаан нэвтрүүлгийг одоо шимтэн үздэг байнгын одоо үзэгчдтэй бас Монгол цэргийн өдөр зэвсдүүчний яруу алдар 105 жилийн баярын мэндийг хүргье. Тэгэхээр Монгол улсын түүх бол өөрөө Монгол цэргийн түүх юм. Тэгэхээр дэлхийн түүх бол монголчуудын түүх юм а гэж бид бүхэн үздэг. Тэгээ мэдээж одоо орчин цагийн зэвсдүүчин үүсний 105 жилийн хой болж байна. Энэ хугацаанд одоо Монголын их орныхоо эрх чөлөө тусгаар тогтнол бүрэн бүтэн байдал нутаг дэвсгэрийн одоо халдшгүй дархан байдлын төлөө одоо тэмцэж ирсэн энэ их орончдынхоо гавьяа зүтгэлийг хүндэтгэх өдөр. Нөгөө талаас яг таны хэлснээр эрчүүд болгоны одоо бас энэ сайхан бахархал болсон ийм сайхан баярын өдөр байдаг. Тэгээд энэ Монгол цэргийн одоо өдрийг
2011 онд бүр Монгол Улсын их хурлаас Монгол цэргийн өдөр гэж хуульчилсаас хойш бас өргөн дэлгэр тэмдэглэдэг боллоо. Энэ баяраар бол төрийн цэргийн болон хувь сахиулах байгууллагын мөрдөстэй бүхэн одоо бас баярлдаг. За бүсгүйчүүд нь бас ирчүүдээ хүндэтгэн дээдэлж бас энэ баярыг одоо нөгөө Мартин 8 эмэгтэйчүүдийн баярын нэгэн адил бас ирчүүдээ хүндэтгэл үзүүлдэг. Ирчүүдийнхээ одоо гавья алдрыг одоо бас багтан дуулдаг. Үрхийн тэргүүн гэдгээр нь бас хүндэлдэг. Аха гэдэг талаас нь хүндэлдэг. Ийм сайхан одоо баяр болсон байна. За миний хувьд бол одоо зэвсдүүчинд 39 жил алуу хайснараа өнөөдөр бахархаж явдаг. Тэгээ одоо салбарын улс төрийн орлогчоос одоо соёл хүмүүжлийн албаны дарга, залуучуудын ажлын зааварлагч, хороо баригадын одоо захирчийн орлогч, зэвсдүүчний жанжин штабын иргэн цэргийн харилцааны хэлтсийн дарга, хэвлэл мэдээллийн албаны дарга. За тэгээ Батлан хамгаалах зэвсдүүчний соён сонины одоо эрхлэгчийн одоо албан тушаалуудад одоо олон жил одоо доктор сууршилтай ажилласан энэч нөлөөгөөр энэ хурандаа гэдэг энэ сайхан одоо эрхэм хүмүүстэйгээ зэрэгцээд одоо сууж байгаа баяртай байна. Отгоо ахын маань хувьд одоо Монгол улсын соёлын гавья зүтгэлтэн гэдэг бас сайхан эрхэм цолыг хүрчээсэн маш гоё уран уншдаг. Тийм одоо бас хурандаа гэжсэн. Та бас одоо өнөөдөр манай эрд цэргийн сайхан баярт зориулаад одоо энэхээр эр хүн гэж ямар хүн байдгийм бэ? Тэр талаас нь та бас нэг утга гоёнгийн одоо яруу найраг талаас сайхан уншиж өгөөч гэж хүсэж байна. За тэгээ баярлалаа. Тэгэхээр миний хувьд бол одоо яг зэвсдүүчинд ажиллаж байхдаа яг зэвсдүүчний нөгөө би цэргийн мэрэгжлийн урлагийн байгууллагыг хэлэхгүй байл да. Яг одоо зэвсдүүчинд ажиллаж байгаа бүх энэ офицер, ахлагч, ажилтан албаагчдаасаа соёлын гавьяас зүтгэлтэн хэмээх эрхэм золыг хүртсэн анхдагч нь гэдгээр нь бахархаж явдаг. Энэ бол одоо хоёр анхдагч сууж штэ тий. Миний одоо бахархал гэж ингэж үздэг. Яг алуу хааж байхдаа энэ өндөр цол иргмийг Монгол улсынхаа төрийн ордонд Монгол улсын ерөнхийлөгчөөс гардаж байсан да. Туйлын их баяртай байдаг. Энэ бол олон жил цэрэг дайчдынхаа яг халуун одоо жагсаал дунд нь явсан. Миний энэ гавья зүтгэлийн үр дүн. Өнөөдөр ховдын хороонд, өмнө говийн хороонд миний дууны шүлгийн одоо хөшөөнүүд боссон байдаг. Энүүгээрээ бахархаж явдаг. Цэргүүдийн маань дуулж байгаа ангийн сүлд дуунууд одоо 5 ангийн сүлд дуу миний одоо дууны үг ингээд одоо цэргүүд дуулаад явж байна. 30 гаруй дууны шүлгийг битэж. Тэгээд би эх орон гэдэг одоо сайхан шүлгэн бас өргөн барья. Бид Монгол хүн болж Монгол эх орондоо төрснөөрөө Монгол одоо хурандаа гэдгээрээ бид нар одоо бахархаж сууж байгаа. Энэ бол бахархал гэж ойлгож байгаа. Тийм учраас эх орноо одоо махтанд болохгүйгээр одоо болохгүй. Үйлгүй тэнгэрт наран гийсэн, үдшийн шөндөөн саран чимэгтэй, үзэж төгс байгаль цогцлоостой, үнэт эрдэн баялаг дэлгээстэй. Ай сайхан Монгол эх орон, алтан үлгийн нутаг минь ээ, амьдрахад юутай сайхан, ашид мөнхийн наран минь үзээ. Өссөн бордоор луутан сүндэргээд, урсгал тунгалаг усан мэрзаад, алтан талтан тарай найгсан, ариун сүргүржин надайсан. Ай сайхан Монгол эх орон, алтан үлгийн нутаг минь ээ, амьдрахад юутай сайхан, ашид мөнхийн наран минь үзээ. Түмэн зунаар түмхэн бүтээж, хүрх хэрээдэн заман тодорсон, хүн ардын амьдрал дэвшрээд, хүч дэлхийд нэрэн дуурсан. Ай сайхан Монгол эх орон, алтан үлгийн нутаг минь ээ, амьдрахад юутай сайхан, ашид мөнхийн наран минь үзээ гэж эх орон дууны маань шүлэг юм аа. За. За тэгээ мэдээж өнөөдөр бас цэрэг ирсэн баярын өдөр болж байна. Цэрэг ирсэн магтан дуусан, энэ сайхан одоо мөрдөстэй бүхнээ магтан дуусан цэрэг ирсгсэн дууныхаа бас шүлгийг хэлье гэж бодсон болно тий. Зөө болгүй байх вэ чи сайхан шүү дээ. Өргөн уудан Монгол орныхон үнцэг бүхэнд авдраан түгээсэн өнөр олон ард түмнийхээ үн мөнхийн сэтгэлийг бадраасан цэрэг ирс төрийн жавха цэрэг ир түмний бахархад таны үс мөнхийн гавьяатай таны нэр үрдийн дурсгалтай саруу сайхан Монгол орныхон сааршгүй амьдралын ундраа болсон санаа сайтай ард түмнийхэн сайн үсийн тэнгэр болсон цэрэг ирс төрийн жавха цэрэг ир түмний бахархад чиний үс мөнхийн гавьяатай чиний нэр үрдийн дурсгалтай уудам дэлгэр Монгол орныхон угтах ирээдүйн баясан болсон уужуу сэтгэлтэй ард түмнийхэн урвын дээд хайрын дулаасан цэрэг ирс төрийн жавха цэрэг ир түмний бахархад таны үс мөнхийн гавьяатай таны нэр үрдийн дурсгалтай байдгаа. Ястай гоё. Ер нь манай энэ өмнө говь ховдынхан яг энэ хилийн цэргийн орчмын энэ нөхдүүд бол ер нь Монгол эх орныхоо төлөө нөгөө Манлавтар Амдын Сэрэмгай хэлсэг байдаг штэ. Энэ ард түмний одоо цусыг нь урсгачиж, ясаар нь дэвсчиж энэ тусгаар тогтол гэдэг зүйлийг энэ олон одоо хэдэн мянган хүний амиар бид нар ингэж Монгол эх орныхаа
тойрог тусгаар болоод бид нар өнөөдөр ингээ сайхан амар тайван байж байгаа шүү дээ. Хэрэг бид нар амар тайван байгаагүй зэрэг ирсийн амнаас эргэстэйгүй байсан бол өглөө бид нар нөгөө Хятадаар ч юм уу Оросоор ч юм уу аль нэг улсын хэлээр л бид нар төрийн дуулаа сонсоо сууж гэдэг бол готомшиг байхгүй. Тэгэхээр өнөөдөр үнэхээр одоо эрд цэргийн энэ олон эрчүүдийн эмгтээчүүдийн энэ ам сэтгэл бүх юм дэвсчиж бид нар тусгаар тогтолдоо олсон. Эрд цэргийн баярыг бол яалтчгүй одоо бид нар одоо үнэхээр та нараараа бахархаж байна. Үнэхээр сайхан байна. Тэгээ тэр дотор одоо энэ эмгтээ одоо манай зэвсэг хүчний хурандаа ганц чимэг маань сая миний сайн ингээ байлдагчийн хувцсыг сая өмсүүлсэн л дээ. Сая ганц чимэг. Тэгсэн байлдагчийн хувцсыг сая ганц чимэг нь хэлж гин. Ер нь нэг чам шиг ийм бас ийм махлаг байлдагч нар байдгаа. Тэгээ ерөнхийдөө энэ хувцсандаа өглөөд орчоод тэгээд 14 хоногийн дараа хувцс нь томдчдаг гэж байгаа байхгүй. Энэ ганц чимгээсээ бас асуу гэж бодож байна. Энэ одоо залуухан одоо сайхан бүсгөө яаж яагаад бас энэ сайхан ямар түүх замналаар одоо энэ сайхан алдарт хүрвэ. Үнэхээр та нарын хувцс гэдэг чинь бас их сайхан хувцс шүү дээ. Ер нь цэргийн хувцс гэдэг чинь үнэхээр гайхамшигтай шүү тий. Би бол ер нь эмч хүн л тий. Анагаах их сургуулийг их хэмжээр төгссөн, хүний их хэмжээр төгссөн. Тэгээд миний аав чинь одоо эмч их эмч хүн, цэргийн хурандаа бас эмч хүн. Тэгээд ер нь л яг хүүхэд байхад миний ээж чинь бас ингээл нөгөө цэргийн хүмүүсийг гэж дагаал технэр гэр бүл бүгдээрээ л одоо ингээл нөгөө цэргийн амьдрал хаан л явна одоо ингээл дагаал явж идэг л та. Тэгээ ээж маань ч гэсэн бас одоо цэргийн байгууллагт бас худалдааны салбарт нь ажиллаж исэн. Тэгэл ер нь миний эргэн тойроо тэгэл аавын найзууд дээр нь ээжийн найзууд дээр нь дандаа цэргийнхэн тэгэл хаа газар ажил дээр нь очин тэгэл ерөөсө цэргийнхэн. Ер нь хүүхэд насаас эхэл одоо нөгөө цэргийн амьдралыг одоо ингээд сонсоод мэдрээд ирсэн байсан. Тэгээ эмч болоод ер нь бол эмч болъё гэд эмч болсны дараа яг болол төгсхийн алдад л одоо за чамайг ер нь цэргийн байгууллагт оруулна гэл. Тэгээ би одоо бас жоохон имэдгэлтэй аав ерөөсө гэрте бараг байхгүй шүү дээ. Тэр чинь нөгөө томилтоор явна тэгэл дарханд 3 жил явна, зүүн баянд 3 жил гэл ингээл ерөөсө анги салбаруудаар ингээ явчихна. Тэгэл ер нь цэргийн хүн хэцүү юм байна, гэр мөртөө байдаг юм байна гэд. Тэгээд анагаах төгсөхдөө би чинь бас нэг хүүхэдтэй. Одоо хүн маань тэгээд одоо ингээд эмхтэй хүн цэргийн хүн болчихор чинь ингээд хөдөө мөдөө яваал ингээд болохгүй юм байна гэж ер нь дуртай биш байсан. Тэгээд яг аав ер нь чи цэргийн нэг л одоо цэргийн төвөмлөг юм чинь цэргийн эмч болсон дээр штэ гэл. Тэгээд яг эхлээд инженеэр орсон. Офицер орон тон дээр инженеэр цэргийн төвөмлөгт төгсөөл одоо 96 он цэргийн төвөмлөгт эмчээр орсон. Хөдөө орон нутгаар та нарыг бол одоо явуулсан газарт л явна шүү дээ. Хэрэг тий одоо тэгээд үүрэг авсан бол явна. Би бас зүүн баянд бас явж исэн. Нэг мас одоо гэр бүлийн хүн чинь бас дургуутсах бас тал байх уу? Бас нөхөрчөө одоо юу гэдгийг бас нэг гоё карьер өгөөд юм хийчихээр байдаг. Тэгээ эхнэрээсээ салмааргүй байдаг. Эхнэрийг нь одоо айрам зүүн баян руу яв. Тийшээ яв гэдэг. Тэгэхээр одоо энэ асуудлыг яаж шийддэг? Ер нь би бүгдээрэнд нь асууж байгаа шүү. Хурандагийн эхнэр бол генерал байдаг гэж ярьдаг штэ. Тэгэхээр л одоо гэр бүлэрээ цэргийнхэн болсон гэсэн өөрөө хүүхдүүдтэйг нийлээд. Тэгээ манай хүн чинь бас өөрөө цагдаагийн хурандаа бас мөрдөн байцаагч хүн байсан. Танаа нөхөр ч хурандаа. Бас сайхан солонд хүрсэн хүн байж тээ тий. Манай аав чинь бас цэргийн хурандаа. Юм гэр бүлээрээ хурандаа. Тийм ч хурандаа тий. Тэгээд тийм бас юм ер нь бас юм асуудал байлгүй яах вэ? Тэгээ хоёулаа ингээд залуу тэгэл нэг нь цагдаад нэг нь ингээд зэвсэг чинь цэргийн байгууллагт ажилладаг. Тэгээд яг нэг тийм ховор тохиолдол нэг л удаа ер нь тохиолдчихсэн та залуу байхад хүүхдүүд жоохон байсан. Тэгээ байжсэн чи эхлээл нөгөө манай хүний утас дуграал тэгэл ингээд түргэн авлаа гэл ингээд босоол. Тэгэл би чинь цай хоол яасан ийсэн ингээд ингээд байж идэл миний утас дуурдаг байхгүй юу? Тэгсэн чинь бас яг манай дээр ингээд одоо түргэн авсан. Тэгэл одоо хоёулаа чинь хүүхдүүдээ яах вэ? Цэрэг сургууль гээл. Тэгээд бошин хүн шиг нэг ээж рүүгээ яриад би тойроо одоо ингэчлээ гээл. Манай хүн шиг юу бид нар энэ бол яах нь бол сонирн биш өөрөх нь албалж чухал учраас тэгэл гараа явцсан тий. За тэгэл газ артлаа зохицуулаар гээл гараа явцсан. Тэгээ би ээж рүүгээ яриад манай ээжийг бас нэг нисдэг чисмэр гэдгийг ер нь бас ямар гоё нэртэй бэ. Нэг нисэл яваад байдаг шээ тий. Ер нь их хурдтай хүн л дээ. Одоо ч гэсэн бас нөгөө Батлан хамгаалахын хатан ээжигээд одоо төрийн бас байгууллагын тэргүүнээр ажилладаг. Тэгээ өөрөө бас хатан ээжи болсон. Тийм. Анхных нь хатан ээж олжсэн тийм. Тэгээд ээж рүүгээ дуудан гоц ээж маш яаралтай ирж байгаа байхгүй. Тэгэл ерөөс хүүхдүүдэд ороход нэг тэгж гарч исэн. Ер нь бол хэцүү хөдөө орон нутаг томилтоор явна. Тэгэл нөө ар гэр сайтад тулдаал тэрэнд чинь. Тэгээ би өөрөө бас эмч хүн, цэргийн хүн мөртлөө одоо цагдаагийн байгууллагын ар гэр болж явна гэдэг бол бас энэ ачааг бол ямар ч байсан тэгэл бүгдийг ингээл тэнцвүүхэн л одоо сайн одоо эх орондоо үүрэг хүлээсэн тангараг өргөсөн хүн чинь одоо сайн цэргийн албан хаагч байх хэвээр. Тэгээ эмч хүн ч одоо сайн эмч байх хэвээр. Би ч одоо хос тангарахтай хүн тийм ээ. 2 тангараг өргөсөн.
Тэгээ одоо үр хүүхдүүдтэй одоо сайн ээж нь байх хэрэгтэй гэдэг юм. Аав ээжтэй сайн хүүхдтэй бүхэл юмд одоо сайн байх. Энэ одоо тэнцвэртэй байдлыг ямар ч хэлсэн тэгш одоо аваа явсан гэж одоо боддгийг бас тийм амаргүй байгаагүй. Энэ их амаргүй бас хүнд ачааг үүрч байгаа. Тэгээ бүгдээрээ энэ өнөөдөр эр цэргийн эрчүүдийн баяр тохиож байгаа. Тэгээ та нарыгаа харахаар үнэхээр гоё юм аа. Тэгээд манай Хоёгийн ахыгаа л одоо би харлаа л та. Хоёгийн ах маань одоо бас сайхан гитартайгаа ирсэн. Тэгээ бас энэ сайхан эрчүүдийнхаа баяр бас сайхан энэ зэвсэгтүүчин сайхан зүтгэж байгаа эмэгтэйчүүдэд зориулаад нэг сайхан ая барих уу? Хоёгийн ах маань. За тийм баярлалаа хорондоо сайхан дурсамж ярьжээд эн чинь бид нар бүгдээрээ чи ярьж байгаа чинь бидэнд чинь одоо танил юм шиг санагдаж шүү. Бид нар чинь одоо туулсан он жилүүд тий сайхан дурсамж ингээд яриа сууж байгаа ийм боломж олгосон та нөхдүүддээ баярлалаа. Гаан үлзээ. За тэгээ хэдүүдээ нэг ая сэргийг хүү тий. За тэгээ. Сая бол бүсгүүчүүддээ зориулна гэсэн шүү. Бүсгүүчүүддээ ер нь бүгдээр нь зориулж байгаа. Одоо тэр бүр дуулагдахгүй байгаа. Бидний үе, бидний залуу хүүхэд байх үед дуулагдсан сайхан одоо нэг тийм аялгау санаанд орж байна. Тэрийг бүгдээрээ бол та нар бүгдээрээ мэддэг байх хэрэгтэй. Тэхүү. Тэгээ. Дуулаад зүгээр нэг сайхан сэргээс. Сайхан алтай нотад минь олбоноран уланд байдагсан олбонори харан сухар хайртай жимээ бүэс санагдагсан Хадалего ой ханхо донгдож байдагсан ой ханхо дохик сонсоо ухаатай жимээ бүэс санагдагсан Марлы бичээтэйгөө хүрийн шаргалгийнээр мөнгөн сар шиг бөмбөг Монгол гэрийн хаяанд нэгэн ихийн хөвлөгөөс үрэн болж ил төрөөд насны гинэн ахуйгаан үр дээр нь өнгөрөөлөө. Эргээ цоглоо бидэрэг урандаа эрдний цагаа долго мерздагсан эрдний цагаа долго харахаар эрдний цагаа сушиг санагдагсан эрдний цагаа долго харахаар Марлы бичээтэйгөө хүрийн шаргалгийнээр мөнгөн сар шиг бөмбөг Монгол гэрийн хаяанд нэгэн ихийн хөвлөгөөс үрэн болж ил төрөөд насны гинэн ахуйгаан үр дээр нь өнгөрөөлөө. Аяа бид ээжигийн уйлуулхан дуулуулхан өслөөдөө аяа бид ээжидэн эргэтэнхэн наадан өслөөдөө ижийн нарын минь алдар суу мөнгө байгээ. Та нарыгаа ингээ харсан чинь дандаа урлаг уран сайхны ер нь би зүгээр ингэж бодлоо л да. Ер нь мэрэгчлээ буруу сонгоцсон юм уу? Би зүгээр хашгинж байгаа шүү тий. Гэтэл одоо бидний бас одоо энэ дунд бас их сайхан Монголын зохиолчдын эвлийн холбооны шагналтай. За одоо тэр болорцом шагналд орж исэн маш одоо олон шагналын сайхан эзэн
бас сайхан хурандаа манай одоо сайхан сууж байна. Одоо манай Монголын одоо цагдаагийн одоо хурандаа Цэвэн Лазал ах маань одоо сайхан өнөөдөр ирсэн. Танд их баярлалаа. Бидний хувьд мэдээж аваад. За ахын маань хувьд одоо бас одоо цагдаагийн байгууллагад одоо маш одоо олон жил ажилласан, үр бүтээтэй ажиллаж исэн. За цагдаагийн байгууллага би зүгээр төр орхиод ярих гэдэг юм л та. Ягаад тэгэхээр одоо алдарт одоо 20 дугаар зууны мундаг хөгжмийн зохиолч Шарвгаатай, за цэцэрлэг эгчтэй гээд манай Монголын одоо баг бүхэл одоо уран бүтээлч нартай дандаа уран бүтээлийн гоё одоо бүтээл хийж исэн, шүлэг тойруулж исэн. Лазал ахта хурандаа нарын баярын мэндийг хүргье. За баярлалаа. Сэргийн баяр. Таны хувьд одоо би зүгээр анзаардгийн нэг эр цэргүүд чинь нөгөө зүрхэндээ хамаг зовлонгуйныг ойлгож идэг. Бүх зүйлийг одоо өөрөөрөө туулж идэг. Таны хувьд одоо яаж яагаад одоо ямар замналаар бас яруу найраг руу орох бас тийм хувь тохиосон юм бол бас энэ ажлын хажуугаар яруу найраг гэдэг чинь бас их нарийн нандин зүйл шүү дээ, тийм ээ. За ер нь хөөхд байхын яруу найраг доо хорон дуртай хөөхд байсан дөө. Мэдээ ороод одоо нэг шүлгийг бол нэг 2 сонсооч ажилчдаг, дууг бол нэг 3 сонсоод дуулцдаг. Угаасаа тийм оролцоо сайхны тийм л хүн байсан. Би бол аюулгүй цагдаагийн байгууллагт одоо 30 хэдэн жил ажиллаад ажилласан байгаа юм. Би одоо тэр цагдаагийн ерөнхий газрын автоос нахын яамны баатал орон жил ажилласан. Дараа нь цагдаагийн ерөнхий газар хангалтын нийцэн дарах хийж байгаа тэтгүүртэй гарсан юм хүн байгаа. Монгол улсад чинь төрийн бус байгууллага хэдэн мянгаар л байдгийг хэвчтэй. Гэтэл манай Монгол хорондоо нийгмлэг бол энэ төрийн бус байгууллага дотор маш идэвхтэй ажиллагаа явуулдаг ийм байгууллага байгаа юм. Салбарын хорондоо нараас бүрдсэн энэ байгууллага бол аргагүй л одоо тийм лидерүүд сайхан оюунлаг удирдлагч хорондоо нар байдаг учраас энэ байгууллагын ажил бол их хэрчмтэй явдаг болов гэж боддог юм. Манай хорондоо нийгмлэгч одоо маш олон сайхан эрдэмтэн, доктор, профессорууд, Нобелийн шагналтай хүн байна, сансрын эсэгчтэй хүн байна. Одоо тэгэл манай хорондоо нийгмлэгийн дарга одоо Баатар гэж хорондоо бий. Гавьяат багш, доктор, профессор Баатар гэж хорондоо бий. Тэр хүн маань бас зохиолч. Миний зүгээр боддог бодлоор би өөрөө айранд байгаагүй ээжж би яаж айрын юм бичих юм бэ те? Яаж одоо энэ бакал яаж холгох уу? Яаж хөл цэврүү өсрөх үү? Яаж юм өмсөх үү? Зүгээр захын жишээ аваад ингээ ярихад одоо ер нь цэргийн амьдралыг бол ингээ харахаар бол их ер нь ингээд бодохоор эмх зэгц дэг журам дээрээс нь одоо бас дарга нарын үүрэг даалгавар гэдээ ярьдаг. Та ер нь байлдагч байх үе гэдэг шиг ер нь хамгийн бага цолтой үедээ та ер нь хурандаа цолтой болно гэж төсөөлж ирсэн үү? Үгүй хорондоо цол авна гэж бодож байгаа юм шүү дээ. Бид нар үед хорондоо байтгаа хошууч том байсан байхгүй юу гэж. 70-80 оны үед чинь те хошуу цөөхөн байсан шүү дээ. Одоо л хорондоо нар олон болчиход байгаа болохоос биш. Тэгээд чи та түрүүн хэллээ. Одоо энэ зөвхөн сэргийн хүн баяр ус сэргийн баяр гэдэг чинь одоо эрчүүдийн бүгдийн баяр гэж маш үнэн хэллээ. Яагаад гэвэл Монголын түүхийг аваад үзэхээр зэрэг одоо морь бүгд нь хөлөг болдог, эр бүгд нь цэрэг болдог юм бахархалтай түүхтэй эх орноо батлан хамгаалдаг, тэмцдэг, ийм сайхан эрмгийн сайхан эрчүүдтэй ийм үндэстэй шүү дээ биднээс тийм ээ. Дэлхийн цэргийн одоо түүхэнд бол үнэхээр гайхамшигтай гавьяа байгуулсан. Ер нь энэ цэрэг техникийн урлагийг чинь дэлхийд Монгол заасан юм шүү те. Монголчууд хүн нүүгэн үеэс л одоо хэлээл Монгол хүн ч одоо цэрэг гэдэг хогдхон цэргийн шинжлэх ухааны чинь монголчууд үүсгэсэн шиг байлаа шүү дээ. Сүүлийн үед би сая Америкт нэг явчаад ирэхэд тэгжсэн. Манай бас эдэн найзууд хэлсэн л дээ. Нөгөө Америкийн одоо энэ Пентагон гэж нэг том алба байна шүү дээ. Тэр чинь Монголын одоо цэргийн нууц, Сүбэдэ данжны нууц, Чингис хааны нууц технологи ямар байсан бэ гэдгийг одоо тэр 13 дугаар зууны үеийг 21 дугаар зуун гарчаад байхад л одоо судалж штэ. Тэгэхээр дэлхий судлаад явж идэг. Тэр тусмаа одоо Монгол эрчүүдийн бас одоо босоо цагаан хямрт бас байж байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ одоо сайхан одоо эрчүүдийн баяраар одоо бас та нартайгаа энэ гоё одоо хурандаа нартайгаа бас ингээд сайхан уулзж байгаа да. Бас бидэрт их баяртай байна. Хойгийн ахыгаа дахиад одоо дуугаад байгаа байсан. Хойгийн ах маань одоо энэ сайхан одоо эрчүүдтэй зориулаад бас ямар сайхан номерт ирсэн бэ? Хойгийн ах маань. Бид нар бол яг зүгээр одоо ингээд хамтаар л одоо ингээд нэг сайхан яриад явчих штэ хойгийн ах. Ингээд уулзчихтэй. За ер нь бол яг зүгээр би нэг дуу дуулна одоо тайзан дээр. За. Тий, тэр гэхдээ юу яа. Тэр орос дуу байгаа. Тэр орос дуу яагаад тэгэхээр зэрэг би тэр дуу бас өөрөө их дуртай утга агуулгын их үнэмшдэг. Яагаад тэгэхээр зэрэг бидний хүүхэд нас
бидний залуу нас Орос дуунд хүмүүжсэн, Орос дуугаар чинь бид нэр өөрсдөө Орос дууг ойлгож дуулж ингэсэн болохоор зэрэг ялангуяа бидний үед их дуулагддаг байсан Оросын одоо дайны одоо хэдийгээр Орос оронд дайн байлдаантай асуудал одоо бас тийм байгаа боловч бидний хувьд бол одоо Оросын дуу, Оросын ялангуяа эх орны тэр сэдвтэй дуунууд сэтгэлд хоногсон тийм. Угаас 10 жил бидний 10 жил сурж байгаад чинь хоёр дахь хэл чинь Орос хэл байсан шүү дээ. Радуга 1-7 үздэг байсан тийм. Ер нь одоо манайхны нэг бас нэг буруу ойлголт байна л да. Одоо ингээд дайн тулаан болж байна. Бид нар одоо би бол одоо Оросын кино, хөгжим, дуу, соёлд их дуртай, хайртай. Оросын ард түмэнд би хайртай. Яг гоо одоо энэ дайн тулаантай үеийн тэр төрөмгийн бодлого бол сайн биш ч гэсэн тэглээгээд би Оросын ард түмэнд хайргүй гэсэн үг биш шүү дээ. Тэгэхээр одоо би юу гэж хэлэх гээд байна гэхээр одоо манай Хуйга ах маань одоо бас Орос дуудаач нарын бас уралдаан дээр 2 дугаараар эзэлж исэн. Яг гоо би бас нэг Газмановын бас офицер гэдэг дуунд их дуртай. Яагаад тэгэхээр тэр офицер гэдэг дууны үг нь болохоор яг тэр одоо офицер хүний нэр төр тэр амьдралын философи ялангуяа цэрэг ирэх хүн офицер гэдэг хүн тэр олон хүний амьдралыг авч явж идэг. Тэрний өмнө ямар их өөрөг хүлээдэг юм бэ? Ягаад офицер хүний нэр төр ийм өндөр байд юм бэ гэдэг талаас маш сайхан өгүүлсэн дөө. Ялангуяа манай Хуйга ах маань одоо би ч Хуйга ахтайгаас олон жил нөхөрлөж байгаа хүний хувьд Хуйга ах маань маш сайхан гоё дуулдаг. Ялангуяа энэ одоо сайхан философик манай сагагийн бас шав шүү дээ. Манай алдартай гитар чинь. Тийм болохоор одоо Хуйга ахыгаа сайхан тайсан дээрээ өрье. Тэхүү. Улс төр дайны асуудалд урлаг хамаагүй юм да, тийм ээ? Үгүй. Улс төр дайны асуудалд ш урлаг хамгийн хамаатай байлээ. Ягаад гэхээр Наполеоны хэлс үг байдаг юм байлээ шүү дээ. Үхэр буунаас илүү хөгжим гэдэг хүмүүсийн зүрх сэтгэлийг хөглөж тэр одоо айх тэр галын шугамруу зоригжуулж ордог гэж. Тийм учраас одоо Лазал ахыхаа бас нэг сайхан шүлэг рүү хэдүүлээ жоохон байж байгаад орно. Хуйга ахыгаа сайхан тайсан дээр өрөө. Тэхүү. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт сан Мигуэл. Зуны үдшийн дотн яриаг санагдуулан тансаг амт. Байгалийн сайхан дамран суухад сэтгэл сэргээх зөөлөн амт. Урт өдрийн дараа альжаалаа тайлан суухад төгс тохирох цэв хүйтэн сэнгэнсэн амт. Энэ бүх мэдрэмжийг дэлхийд дахинаа түгээсэн эгэлгүй нэг шар айраг. Сан Мигуэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт сан Мигуэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт сан Мигуэл. Мне кажется порой, что солдаты с кровавых не пришедшие полей не землю нашу полегли когда-то, а превратилась в белых журавлей. Они до сей поры с времен тех дальних летят и подают нам голоса. Не потому так часто и печально мы замолкаем, глядя в небеса.
Летит, летит по небу клин усталый, летит в тумане на исходе дня. И в том строю есть промежуток малый. Быть может, это место для меня. Настанет день из журавлиной стаи. Я поплыву такой же сизой мгле. Из-под небес по птичьи откликая всех вас, кого оставит на земле. Мне кажется порою, что солдаты с кровавой не пришедшие поли не землю нашу полегли когда-то, а превратилась в белых журавлей. Тэгэхээр цэрэг элсийн одоо дуу гэдэг чинь өөрөө гайхамшигтай л да. Яг бид нар ч нөгөө тийм Оросын дуу, Оросын яруу найраг гэдэг ингээд үзээд нэг хэсэг яг удаа нөгөө дайн тулаан болоо бид нар чинь жоохон нэг тим байгаад байгаа. Тэгэхдээ ерөнхийдөө нөгөө сэдвийнхаа хувьд бол ерөөсөө аль ч орны цэрэг зэвсэг тэр дайны тулааны хүмүүс чинь бүгд л одоо цэрэг дайжид гэдэг чинь тушаал даалгавар биелүүлж байгаа л хүмүүс шүү дээ. Тэрнээс ч одоо тэр улсууд дээр бид нараас буруу өгчөөс болохгүй юм байна. Цэрэг дайчдууд одоо гэдэг бол одоо хамаагт хүнд хүчрэг өөрч байгаа. За дайчин нөхөрлөл гэдэг багхгүй. Манай одоо Цэвэн Лаазал ахын хувьд бол одоо Шарвгатай одоо хамтраад маш гоё одоо сайхан уран бүтээл хийсэн шүү дээ. Одоо Отгон тэнгэр хайрхны талаар тийм ээ. Их сайхан дуу хийсэн. Лаазал ахыгаа тухай бас одоо уран бүтээлийн тухай сайхан хөөрнө гэж бодлоо. За. Манай би түр хэлсэн манай хорндоо нар дотор уран бүтээлч авьяаслаг хорндоо нар маш их байд юм лээ. Үнэхээр маш их байд юм байна. Тэгээ хүмүүс хорндоо гэхээр зэрэглэх захирдаг, зандардаг нэг л их том улсууд байдаг гэж ойлгодог юм шиг байгаа энэ зарим хүмүүс. Үгүй шүү дээ. Манай хорндоо нар чинь бол одоо маш их шинжлэх ухааны болоод логикийн, эрдэм мэдлэгийн асар их оюун ухааны потенциалтай хүмүүс байдаг юм байна лээ. Тийм одоо тэрнийг бол би одоо сайн мэднэ. Тэгээд одоо уран бүтээлийн хувьд бол яг би Мариу Хуран наадам, Болорцом наадамд орцолж байсан. Монголын зохиолч Дэвлийн шагнал авчил байсан. Тэгээд яг хааны эдчин шиг Отгон тэнгэр дуугаараа Мариу Хуран наадам 2 дугаар барьж байсан. Би ч одоо Завхан аймгийн Сэлүүстэй сумын дээр Отгон тэнгэрийнхаа өр Завхан голынхаа ирэг дээр төрсэн байгаа юм. Тэр нь Отгон тэнгэрийн тухай нэг уран бүтээл хийхээр над нэг шагнал төрөйдэрдэг. Тэгээд яагаад гэдэг юм уул усны бас нэг тийм байдаг байх. Манай яруу найрагчид бол одоо маш олон сэдвээр бичдэг л дээ. Жишээлбэл усны тухай бол одоо болог шандны тухай, голын тухай, гол мөрнүүдийн тухай, түмэн дуу бий. Далай тэнгисийн тухай, нуурын тухай маш гоё дуунууд бий. А гэтэл ус гэдэг чинь өөрөө юу юм бэ гэдээ ингэж бодож байгаад үтсэн би нэг шүлгэн унших гэдэг нэг яриад байгаа юм. Гэтэл ус өөрөө молекулын хувьд ямар юм, атомын ямар бүтэмжтэй юм. Энэ амьдралыг одоо ус ямар нөлөөтэй юм. Энэ ус юу юм бэ гэдгийг бол одоо ингэж бодож байгаад би бичсэн. Тэгээд энэ Японы эрдэмтэн ус бол өөрөө сэтгэдэг юм байна. Бүх амьдралын их болог юм байна. Бүх юм бол одоо манай дэлхийн 70%-аас бидний биеийн 70% нь ус гээд тэгээ өөрөө сэтгэдэг юм байна, мэдээллийг хадгалдаг юм байна гэх. Тэр байтугай Масара Аматиг Японы тэр зохиолч одоо төрийн дуулуудыг дэлхийн 80 орны төрийн дуулыг усан сонсгоо хөлдөөсөн чинь бүх төрийн дуулал маш гоё талцтай хөлдөж байгаас гадна Монгол төрийн дуулал бол маш гоё талцтай хөлж ирсэн гэж. Тийм. Тэгээд дараа нь одоо нөгөө төрийн дуулын юу болоход манай төрийн дуул нэгдүгээр барьж илжсэн гэл тийм ээ.
За би шүлгээ уншчих. Дэвэрсэн их хүсэл минь дээш намайг татсан. Дэлхийн татах хүч доош намайг татсан. Хоёр таталцлын хооронд хороо гэлээж яваа. Усны тусал төдий амтэн билээ би. Уурсаа завхарчдаг. Сүнс хүлээ би. Чамдын чандаас ирээд чанагсаа шаан урсах. Гуйгаад бат цааж болдоггүй 3 цагийн хэлхэнд чадал ухаан хоёроо ертөнцийг таньсан дээдсээсээ чандлан захиж үлдээсэн чандва нэрдний мэлэгдэл 3 тусал уснаас чадлынхаа хэрээр тасарч чардан амьдарч яваа. Нэмэх 37 хэмийн халуунтай нэгхэн тусал усхан билээ би нэртэй зүстэй амтэн билээ би. Ариун биений хураахаараа аршаан болгоод ундарчдаг. Ад чөтгөр шүглэх юм бол аатмаа задлаад дэлбэрчдэг. Хардхаараа мөшгөлөө төлдчдэг. Хайрлахаараа ууруулаа дэгдчдэг. Хатуу шингэнхийн 3 төрөл дарилцсан харж ирэхийн завсарт 3 үеийг холбосон усан голтой амьдралын цусан зүрхтэй хүн билээ би. Удамшид цаашаа үйл ундарч орсон болог билээ би. Ганцхан тусал ус гадар дэлхийг өөрчлөхгүйч олон туслууд нь нийлээд орчлон ертөнцөө өөрчилдөг юм хүн туслууд нь нийлээд хүний нийгмийн бүрдүүлдэг юм бодлын туслууд нь наривцсаар боловсрч хугацаар хөгжидөг юм аа. Алтан дэлхийг өргсөн аврал тусан ертөнцөөс амьдралын дохироо бүрлдэж амьтаа бүхэн үүссний учир усаан бохир дуулвал чи цусаан бохир дуулж яан гэсэн үгээ улсаан бохир дуулвал чи удмаан бохир дуулж яан гэсэн үгээ. Газар дэлхийг эм бохирдуулах юм бол галан галваараа цэвэрлждэг. Ухаан санаа нь бохирдоод ирвэл усан галваараа ариутгчдаг. Байгалийн хуулинд захирагдсан байдаг нэг усны тусал төдий байдаг нэгэн амтэн билээ би бодол сэтгүүтэй хүн билээ би. Оюунтай хонтой төрсөнгээд бид ямар орчлонгийн жамыг өөрчилчих биш. Дэвшлээ, хөгжлөө, зохиолоо гэд хүн төрлөختөн дэлхийн шигэн гаригийг бүтээчих биш. Энэхэн насанд олдсон тусал ус шиг амьдралаа ээдүүлж хөртөвчихгүй явсаар дараагийн төрөлдөө хувирнаа. Ихэн бүлэн гартах юм бол адган бүлэн гартдаг энэ орчинд цэвэр туслаан үлдээгээд цэцгэн дуусаа чингэндээ цэцгийнхын шүүдэрээ сүлэгтэрлээд цэнгэл жаргалыг ерөөндөө. Цэрлэх цэвэрлэх бүхнийг нь цэнгэг усаараа ариутгаад цэнгэр гариг анхун ардтай цэнгүүж ундаасаар ориглондоо. Цэгэн тэнгэрийн заад сан төрөөд гэгэн алсаг зорин тэмүүлэгч цэнгэр нүдэн яваажин дэлхий минь та цэцгийн хэндэл бэн дээр ирхэлсэн шүүдрийнхэн тусал шиг л тунцхан оршигэ. За баярлалаа. Хоёрнаа. Баярлалаа. Үнэхээр сайхан шүлэг. Манай цэвэн олон сайхан шүлгүүтэй. Бид нар ч ойр дотно хамт байдаг болохоор зэрэг цэвэнийхээ сайхан шүлгнүүдийг уншаад сэтгэл сэргдэг, баярлдаг. Үнэхээр хүнээс ингээд ийм авьяас, ийм ухаан, үг ингэж ундарч гардгийг одоо бид нар чинь ойрхон байдаг болохоор аягүй сайн мэддэг. За дээр нь би юу хэлэх гэж нөхлөөр энэ завшааныг ашиглаад одоо манай айранд, манай цагдаа, дотоодын цэрэг одоо энэ чиний байгууллагад үнэхээр авьяастай содон тэгээд тийм гавьяатай хүмүүс олон байгаа. Байсан. Эдгээр зарим нэг маань бурхны оронд явсан ч гэсэн тэр улсуудаа бид нар бас энэ завшааныг ашиглан цугс дурдахын зүйтэй байх гэж ингэж байж байна. Одоо жишээлх юм бол бидэнтэй хамт мөр зэрэгцсэн цагдаагийн байгууллага дотоодын зэрэгт ажиллаж байсан хорондоо цэвэн гаваасур хорондоо маань тий соёлын Монгол улсын соёлын гавьяач тэтгэлтэн гаваасур тий чулуун хорондоо гэдэг гайхамшигтай авьяаслаг дуучин жинхэнэ цэргийн дараа хорон захирагч тийм хүн байсан. Тий манай хорондоо пионер бид нар одоо маш олон жил хамтдаа ажиллаж байсан авьяаслаг, ухаалаг чадвартай мундаг зэргийн даргын удирдагч тийм хүн байсан. Тэд маань бүгд урлаг, уран сайхан энэ гэгээлэг юм өөрийнхөө сэтгэл зүрхээ шингээсэн тэрний төлөө зүтгэж байсан юм улсууд. 11 онд тий 5 хорондагийн тоглолт гээд бид хэд нэг 5 хорондоо нийлээд нэг тоглолт хийж байлаа. Сүүдэр үргээх аялгау гэдэг тийм нэр өгөөд манай цэвэн лаз нэрийн өгөөд тэгээд тийм тоглолт хийжсэн. Одоо бид нар зөвхөн төлөөлөл нь шүү дээ. Бид нар бүгд ирэх юм бол энд ч ер нь одоо Монголын одоо энэ нийт түүхэнд ер нь хурандаа цолтонгууд ер нь хэдэн хурандаа байд юм бэ? 3000 гаруй. 36 оноос хойш. Одоо 3 сая 800 мянган хүн дотор 3000 хурандаа гэдэг бол бас их багтаа байна шүү тий. Гэтэ эн чинь бол 1936 онд анх хурандаа золгосон. Тийм бай. 90 жилийн хугацаанд эмэгтэй хурандаа гэдэг
Одоо бүх байгууллагуудаас нийлээд одоо 100 гаруй байж байна. Эсвэршил төчин тэгэхээр л одоо 18-аас бидний дундаас бас бүр генерал төрчихсөн байж Ер нь байна. бол албан тушаал илэрхийлэл байхгүй юу? Ер нь бол яг хурандаа цол гэдэг чинь цэргийн дээд цол нь болоод тэгээд генерал болоод ирэхээр төрийн цол болоо явчихсан. Тэгэхээр цэрэг хүний хувьд бол хамгийн дээд одоо цол гэдэг нь бол одоо бидний өнөөдрийн зүйлсэн хурандаа цол маань болж таарч байгаа байхгүй юу? Гаваасран хурандаа, цэвэн талаас хурандаа маань зайн цагдаагийн тухай энэ улс их орны нөхцөл байдлын тухай их мэдрэмжтэй тухай үед нь өөрийнхөө сайхан шүлгүүдийг их зохиож олон түмэндээ хүргэжсэн. Энэ хоёрын маань хамтар зохиосон гэдэг үү? Эсвэл чинийх бол нөгөө нэг сайхан дууны үг эр хүн шиг эр хүн гэдэг нэг дуу эр хүн шигээр Та хоёр маань одоо бас хамтраад нэг сайхан дуулах юм уу? болно. Харин тэгтээ бол манай цэвэн талын тэр андын тухай дуу гэдэг. Үерхлийн тухай дуу. Үерхлийн тухай дуу гэдэг. Цэцэрлэг аян бичсэн. Эзэн дундаа сомог болон нөхөрлөө. Нандин сайхан сэтгэлээр урам хайлж явда. Дууны хамшинд хатдавайсан зэнгэ. Дотто бүхнээ Шиг бисээ түшин ургаж тогтсон сайхан найзууд минь Шиг аслан холдож өгөөлөн сандаг сайн нөхөд минь Баяр баяраа хоолцод уулзан жаргах бүрээрдээ Багтажсэн сэтгэлээ нэжил байж амарда Унтиг төсөн сэтгэлээр нэгэн зарирвэ Ундажран хэн завдалгүй хөдөн цэдавда Шиг бисээ түшин ургаж тогтсон сайхан найзууд минь Шиг алслан холдож өгөөлөн сандаг сайн нөхөд минь За хурандаа нартаа баяр хүргье. Эр цэргийн сайхан баярыг хүргье. Одоо өвөр Монголд энэ дуу чинь одоо их алдартай болсон гэж байна. Чулаан жаргараа. Баяр үргээ. Баяр. Нэвтрүүлгээр За баяр хүргэе. За өнөөдрийн манай нэвтрүүлэгтэр одоо маш олон хурандаа нар орж байгаа. Тэгээд одоо бас дараагийн ээлжийн бас хурандаа нар маань одоо бас ингээ хамтдаа сайхан сэлгээд сайхан нэвтрүүлэг маань цаашаа үргэлжлэнэ. За өнөөдрийн манай одоо Эрд цэргийн баярын энэ сайхан өдөр бас одоо бид нар чинь олон хурандаа нар байгаа учраас хоёр одоо сайхан хурандаа манд сайхан орж ирлээ. За би жагаахаасаа сайхан асуу гэж бодлоо. Ер нь хурандаа цол гэдэг бол одоо маш их сайхан цол л доо. За таны хувьд одоо хурандаа цолноос гадна одоо мотоспортын олон улсын хэмжээний мастер зайлангуй одоо хийж байгаа бас ажил үс дотроос хурандаа нар болгон бас их ондоо учир жанцантай байна. Таны одоо бас энэ хурандаа цолонтой яаж хүрсэн юм бол анх одоо байлдагч байхдаа юу гэж бодож ирсэн бэ? Таны хувьд? Би анх ер нь жирийн одоо цэргээс цагдаагаас хурандаа болсон хүн. 77 онд одоо хүчний хэмдэг гэж байхад тэнд одоо тамирчнаар очиж ирсэн. Дөнгөж одоо 18 настай залуу. Тэгээд тэнд байжгаад тэгээд дараад нь тэнд бол одоо жудо самб одоо тийм байлдааны самб амбар одоо хүчний хэмжээд бас бэлтгэл хийж сургууль хийдэг байсан. Тэгээд тэндээсээ дараа нь төмөр замын цагдаагийн хилцэж тэнд цагдаа болж очсон. За тэгээд 77 онд хүчтэй тамирчин байж байгаа цагдаа болсон. Төмөр замын цагдан тэргээлэх анги, төмөр замын нах хилцэх байсан. Цагдан тэргээлэх ангид нь цагдаа болж
одоо багзаал одоо төмөр замын багзаалын одоо вагоны цагтаа вагон нэг л цагтаа явдаг байлаа шүү дээ чинь. Тийм цагтаа хийдэг. Тэгээд 4-5 жил цагтаа хийж хагаад дараад нь одоо Оройдын автын тусгай гэж сургуульд одоо тэнд 3 жил гарan сургууль сураад тэгээд 85 онд одоо төгсөж дэлгэцэлтэйгээр замын цагтаад ирсэн. Нэг хэсэг их дөрөнгөө байсан шүү дээ. Ялангуяа төмөр замаар чи ингээд явхаар чин зүү хараад архан эдэр хөтлгөөл ингээд янз янзын өртөөнүүдээр очихор чинь гараа алчуураар бооцсон атманууд орж ирээд дуудаад мөнгө төрг авдаг. Одоо яг цагдаа нар чинь бас одоо бие үүдгийн цагдаагийнхаа байгууллагыг бие хүчин мөхссөн гэж хэлж байгаа даа биш. Тэр үед бас их олон гэмт хэргийн тийм бас нөхдүүд дэндүү олон болцсон байсан. Тэгэхэд тэр үед юу н та нар яаж тэр хүнд үеийг давсан бэ? Ялангуяа нөгөө хоёр нийгмийн шилжилтийн үед чинь бас цэрэг цагдаагийн хамгийн хохирсон шүү дээ. Тэр үед ямар байсан бэ? Яг чиний хэлж байгаа үнэн үе. Вагоны цагдаа гэж байла ганцхан цагдаа явдаг. Вагоны гал тэрний дарга ревизор одоо мастер гэдээ явна шүү дээ. Тийм. Тэгээ одоо тэр үе зүү хараа гэдэг шүү дээ. Зүү хараад ирнэ. Тэр чинь зүү хараа 20 хангийн жирийн шор моронгийн зүү хараад жирийн 20 ханги байсан. Цагдаа урд явж байхад араар ороод хүний юм булаадаг. Цагдаа хойно явж байхад урдуур ороод хүний юм булаадаг. Тэр 90 яг тэрийг зохицуулах гэх тэр хүмүүстэйч одоо үзэгтэй нь үзээд найзлагтай найзлаа одоо тэгжил явдаг байлаа шүү дээ. А тухайн үед аягүй нэг сони юм байсан. Зүү хараа дээр богоо ирэхэд дэрээв нь орцууд ирчдэг. Дэрээв нь орцууд ирэнгүүтээ баян тоглоол, бүжиглээл, товшоол тэгээс хамгаанаа бариад ирсэн багзаал дээр. Тэгээд нэг хамгаанаа аваад орцууд угаалаад нэг орцын давшдаг бүжиг шүү дээ. Тэр бүжигээ хийгээд божигнуулдаг. Тэрээс уулзууд ингээд анхаарч байгаа хоогоор нөгөө сайн гарууч ороод шимдаа сав юм авчдаг байсан. Тийм үү шүү дээ. Тэгээд тэрий ч одоо нөгөө вагоных нь гал тэрний мастер нөгөө үйлчлэгчтэй захиад за одоо наадуу чи нөгөө орцууд ирээ дуу бүжгээ ихээр араар нөгөө нөхдөөч ирээ юм аавн шүү гэдэг захидаг байлаа. Тэр үе чанга байсан. Тэр хүнд үеийг та нар яаж даван туулсан бэ? Одоо тэр үед яг бид нар тийм үүрэгтэй гэдгийг боддог учраас энийг хийх ёстой бидний ажил гэдгийг л боддог байсан. Зүгээр одоо энэ хүндээ ярихад яг баруун хараад богоо хөдөлсөн чинь л хүн орилол явчихгүй юм. Явсан чинь богоно хаалга онгорхой нэг нөхөртэй юм дээрэмдэл бууж яхад нь би барилж аваад хянундаа гарч байгаа юм шиг л болж байна. Богоно хаалга нь онгорхой ойлаад дээр ороо ноцолдоод богоон чи хөдөлж байна. Богоон явж байгаа харин баруун хараа. Тэгээд дугуйндаар ороод тэгэл одоо. Тэгээд толгой нэг нь цаашаа өмжөөл нэг гарч ирэл би яддаг нэг унжуулаа нөгөө нөхрийн нэг унжуулаа тэгжээ нэг юм яаж авч байлаа ш. Тэгээд тэр үе чи одоо нэг ам багхгүй гутлынхаа үдээсээ тайл хоёр хорвоо ингээ боочдөг. Тийм л байсан үү дээ. Ер нь ширүү цагдаа болсон. Ер нь одоо манай залуучуудын хувьд ингээд цагдаагийнх нэг л их амар амс амгалан л юм шиг. Би одоо бас нэг 70 оны бүтээгдэхүүн болохоор эргээд ингээд бодохоор манай ах нар ч гэсэн ихтэй 8-нд их явдаг гэсэн. За ялангуяа одоо тэр дундын бүс гэж байсан шүү дээ. Нөгөө улаан өдөөс цаашаага Орос цаашаа Северодавск ингээд маш олон хотуудаар явдаг. Тэр оронд чинь тэр манай цэрэг цагдаагийнх чинь явж иж тэр их муха хулгай дээрэм одоо хүн түчрий чинь одоо та нар маань одоо зурлж иж их сайхан болгосон. Одоо ТМС хүүхдүүд оюутны төгсөлт ирнэ шүү дээ. Тийм. Тэр чи одоо дархан сэлэн гэдэгтэй ш нөгөө юмнуудын хүүхдүүд хичээмэг бас ингээд янз янзын асуудал гардаг байлаа шүү дээ. Тэр бүхний зогсуулах гэж тэр үеийн цагдаа нар бол жинхэнэ цагдаа л одоо байж дээ гэж миний үед тийм байсан. Та тэр үед одоо 20 эдтэй л одоо бас би дөнгөж 19-тэй цагдаа болж ирсэн юм шүү дээ. Бас л одоо алдцдаг л байсан байх та тийм. Яг тэр үед бас юм. Бас нэг самбын байлдааны самбын хөрс мөрс сургалтанд одоо яваад сурцсан бас нэг одоо тэр үед бас хэрэг болж байсан байлгүй дээ. Ер нь одоо та нарыг нэг зүгээр нэг энгийн хүнээ төсөөлөх аргагүй л да. Одоо манай Дамб хорондагийн одоо тухайд одоо ярихад одоо манай Монголын зэвсэгт хүчний байлдааны одоо энэ самбо одоо тулааны одоо ерөнхийлөгч хүний Гардан тулааны ерөнхийлөгч хүний хувьд таныг одоо яг тэр одоо 19-20-той тийм шавилхан одоо байлдагч над шиг байлдагч байх үед ер нь байдал юу ямар байсан бэ? За ер нь би 10 жилийн сургууль төгсөөд цэргийн нэгдсэн дээд сургуульд орж суралцж исэн. За тухайн үед бол 1987 онд ороод төгсөөд гаргаад ирэхэд одоо 22 настай 1991 он төгсөж гарч ирж байлаа. Тэр үе чи одоо төр манай Монгол улсын нийгмийн эдийн засгийн байдал өөрчлөгдсөн. Хоёр нийгэм солигдсон. Тэгээд нөхцөл байдал бол маш хүнд байсан дөө. Одоо биднээс чинь дөнгөж дэслэгч болсон сургууль сурж байгаа төгсөөд офицер болоод амьдрал алхаж байхад бол
маш хүнд хэцүү үе байсан. Яагаад гэвэл одоо тэр та нар өөрсдөө мэдж байгаа шүү дээ. 90-ад оны их үе чи одоо лангуун дээр нь давс одоо бор давснаас өөр юм байхгүй. Тийм үе байлаа. Үнэхээр бид бол залуу насыг бол энэ зэвсэгт хүчинд өргөсөнд хангалттай үнчээр өдий болтол зүтгэсэн. Тэр хүнд хэцүү үед бол бид хаяагүй тэнд ажил албаа хийгээд явж ирсэн. Би танаас асуу гэж бодоод байгаа байхгүй. Сэрэгтэй штэ ингээд хүмүүсийг байдгаж яхад ингээд янз янзын бас нэг дэгмиг байдаг штэ ингээд шал зүлгдэг ч юм уу хэдэн цаг зүлгэж тэр шал нь одоо баг ялаа баг хөл халтруу ингээл янз янзын л одоо тийм зүйлүүдийг дэг гэж бас яриад байдаг. Зарим талаар бас тэр хуучны сэргүүдийн би яриаг сонсож байхад тэр дэг гэдэг чинь бас байх ёстой зүйл юм аа. Одоо нэг зодч нүдгээс биш л дээ. Тэр нэг дэг гэдэг юм байдаг штэ. Ер нь цэргийн дэг гэж ямар юм байд юм бэ? Тэр байх ёстой зүйл үү? Яг юу вэ? Зодтой биш. Тэр чинь хүний хүмүүжүүлэх, хүний бие бол хүний бие махбодыг одоо эр хүн болгоно гэдэг шиг одоо нөгөө одоо бүхэл хүчтэй одоо юу гэдэг булчин шөрмөстэй саадаг даваад гарчдаг тийм болж байгаа байхгүй юу? Одоо тэр чинь 10 км маш араас нь амбаардаа халхаагаар оруулгаад хөөдөг байдаг ш зэрэгт. Хатуучил суулгаж байгаа байхгүй юу? Одоо тэрнийхээ хүчин энэ бидний үеийн одоо энэ хорондаанаас чинь одоо ингээд бас гайгүй байгаад байна гэдэг чинь бас л юм амсч үлдчихсэн болцоод шүү дээ. Халгаагаар оруулаад гүйлгүүлээд ууланд гарч гүйлгүүлээд өглөө хосоод гүйлгүүд усанд хар тусанд оруулаад тийм л байсан үе шүү дээ. Ер нь бол олон аавын хүүхдүүдийг нэг казармд ингээд цуглуулчихаар заавалган хувийн зөрчилдөөн гардаг. Тэр зөрчилдөөнийг тэр бүгд одоо дарганаар офицерууд хянаад байх бол маш муу. Тэрнийг одоо хийдэг арга бол тэр жаа даргаар тийм ээ. Одоо шоронд хүртэл одоо нэг атманыг тавьдаг байхгүй юу чинь. Нөгөө дүүлийн чинь нөгөө хянагч нь харж болохгүй учраас нэг атманыг тавьж тэднийг бас амьдралыг зохицуулдаг. Нэг ийм шаардлага байдгүй гэж байдаг. А энүүнийг яаж зохицуулж яах гэдгээс л одоо тэр дэгний тухай асуудал гараад байгаа шиг байна. Бас хөдөөнөөс янз янзын цэргүүд орж ирнэ. Нөгөө хувийн ариун цэвэр хүмүүстэй харьцах хувийн зөрчилүүд бол янз янзын асуудал шүү дээ. Дэг гэдэг үг бол маш сайн зөв асууж байна. Ерөөсөө дэг журам. Журмыг яах гэж гаргадаг? Дэг мөрдүүлэх гэж. Журмыг бид нар яс мөрдөж явах хэрэгтэй. А бид сонсогч байхад бас цээн лазлуурандаа их зөв хэллээ. Ерөөсөө олон ер цугласан газар заавал тийм байна. Тэрийг заавал тэрүүгээр сонгоно ингэн ихгүйгээр тэр олон ерс чинь нэгийг одоо адуун зүрт лазар гэдэг нэг юм байна да. Тэрний шиг л багхгүй юу? Ерөн зүгээр олон ерс цугласан газар тэр нь байх нь их зөв. А одооных шиг яагаачгүй нэгийг бүлгэлдэг юм уу ингэдэг тэрэндээ биш ээ. Биднээс цэргийн сургуульд анх ороход 4 жилийн одоо сонсогч нар нэг казармд авдаг. Бидэнд тэнд өдөр тутмын цэргийн алба гэдэг хичээл ордоггүй. Түрүү бас нэг ярианд гарч ирэх шиг үл. Тэр өөрсдөө амьдарж байгаа тэр казармын шал, тэр ор засах, тэр тоон шороогоо арчих, тэр агаар жуулт оруулах бүх юм журмаар тогтоологдсон дүрмдээ заагаад өгсөн. Ер нь цэргийн харилцааг цэргийн албан хаагчдын хоорондын харилцааг дөрмээр зохицуулагдсан байдаг учраас тэр бол ямар ч алдаа дутагдал гарахгүй ингэ яв. А тэр харилцаа тэр дүрм журам нь дэг журам нь алдагдахаараа өнөөдрийн тэр сахилгын зөрчил юм чин гараад байгаа юм. Одоо нөгөө цэргүүдийн бас нэг алтан шанаа, ухамсар суулган гэдэг бас нэг юм ярьдаг штэ. Ер нь тэр шанаадах юм гэдэг чинь бас нэг тусгай бас нэг тактиктай байдаг үстэй. Бас зүгээр бас нэг зориггүй ч юм уу нэг тийм бас нэг цэрлүүлэх ч юм уу хашрах тийм юм бас байдаг үү. За 36 жил юу одоо бид тасралтгүй албаацсан байна. Одоо ингээд улс орныхаа энэ үзэгч төмнийхээ өмнө тэгнэ гэж яриад байгаа хөө. Ер нь зүгээр тэр казармд амьдрал явж байгаа шүү дээ. Тэнд юм тийм хүн болдог байхгүй юу? Тэнд эр хүн болсны хувьд өнөөдөр энэ албыг гүйцэлдүүлээд тэнд хувь хүн байж идэг. Төгсөөд бие хүн болдог тийм ээ. Тэгнь. А тэгвэл цэргийн нөхөрлөл тэн дотор цэргийн алба. Албыг бол заавал гүйцэлдүүлэх ёстой. Албыг бол. Албыг гүйцэлдүүлэхдээ тодорхой дэг журмаар зохицуулагдаж байгаа. Хилийн цэргийнхэн бол ямар ч нэзрээ аавын хүү, эрх танхил хүү цэрэгт яваад ирэхээр эр хүн болоод ирдэг байна. Хүнтэй харьцаж сурна. 3 жилийн албаад. Тэгээд адгийнхан монголчууд болоод ирдэг.
нэг хүний үг даадаг, хүнээс нэг санаа аваад сурчна гэдэг чинь бас л том хатуулж. Санаа аавна гэж бас ухаан штэ. Сүүлд би ингэсэн байхгүй. Нөгөө аяллахаа нэвтрүүлгийг хийж явж байгаад Сэлэнг аймгийн Цөхийн хөлийн нөгөө цэргийн анги дээр очисон чинь нэг залуу ярьж ирсэн. Бүр нулимсгүй гэнэт аа маань намайг цэрэгч явуулаад би аавгаа үзэн яжсэн гэж яахгүй юу. Намайг одоо өстой хүний муу үзүүлэх гээд өстой юм явчлаа гэд. Тэгэхэд тэр залуу цэрэгт явж байгаад цэргийн нөгөө тэр одоо хөлийн шугам дээр нөгөө рапорт өгдөг штэ. Тэгэхэд нулимстай буцаж ирсэн. Би одоо цэргийнхаа албыг хаагаад буцна гэхээр би надад баг буцмааргүй санагдж ирсэн. Анх бол одоо яах гэж ийм муухай газар намайг явуулчихоо гэж ирсэн. Гэтэл цэргийн алба гэдэг чинь эр хүнийг жинхэнэ эр хүн болгодог. Тэр эх орон гэдэг зүйлийн үнцнийг л бас ойлгуулдаг юм болов уу гэж би бас. Хамгийн нанд юм онжоод байдаг шүү дээ, тэ. За тэгээ онжоодынхаа төлөө нэг барьчих та тий. Хэдүүлээ. За ер нь цэргийнхнийхаа төлөө эр цэргийнхнийхаа төлөө нэг сайхан барья да. Хайртай. Шаргчандаа хайртай гэдэг. Тийм. За Монгол элчүүдийн цог хэмэр Улаанбаатар болтгоо. Бадрах болтгоо. Элчүүдийн хэмэрлэг цоглог дэвчээртэй байхад эх орон аюулгүй байдал мөнгө байна. Та одоо шүхэр десантын одоо захирагч тэр одоо гардан тулаа эдэргээд ер нь одоо би зүгээр ингээ харддаг байхгүй би бас сайн мэдэхгүй л байна л да. Одоо ингээл хятадын янз янзын кино гараад байдаг, янз янзын тулаан байгаад байдаг. Гэтэл яг одоо манай Монгол цэргийн тулаан гэж бас тусдаа бас аргачлал бас байна уу? Дэлхийн нийтийн одоо тэр нэг олон аргачлалаас бас одоо таны хувьд бас Монгол хүний хувьд бас нэг тусдаа арга барил бас тийм байгаа юу? Заавал байна. За ер нь өнөөдөр манай Монгол улсад бол одоо гаднаас орж ирсэн буюу дотооддоо байгаа энэ тулааны олон стил урсгалууд байна. Сая та хэлж тэр бандзоо ер нь зүгээр Монгол ирчүүд одоо тэр 16 дугаар оны зууны үед бол дандаа бүгд шавлан суудсан. Тэр гандан хийдэг тэр одоо дотор бол мөн сургалт тэр юмнууд явж идэг. За энэ дотор зүгээр орчин цагт би үүсэж хөгжөөд энэ хуучин байсан юм гаргаж ирсэн. Манайд өнөөдөр Монголын үндэсний бие хамгаалалтын холбоо Монгол зоо гэдэг юм байна. Өнөөдөр тэр шинжлэх ухааны судлагдах хүн болцсон. Монгол улсад манжид эзлэгдээд ингээд эрчүүдийнх нь бүх одоо морь адгадаг, мал адгадаг бус бүх тэрнээс бусад бүх зэвсэг хэрэгслийг хурааж авсан. Сэлэн буу жад. Тий. Номсон өдрөө хурааж. Тийм номсон. Тэгэхэд монголчууд ганцхан юм авч үлдсэн байгаа. Нудраг нь үлдсэн. Ташуураа аваад үлдсэн. Тэгэхэд өнөөдөр тэр Монголын үндэсний бие хамгаалахын одоо Монгол зоогийн үндсэн одоо техник гард орох материал ашигладаг. Одоо юу гэдэг Японы нончакч гэдэг юм уу тийм үү? Одоо Кендогийн палк гэдэг урт модоор яаж идэг. Тэрнийг манай монголчууд гарамгаа эзэмшсэн байсан. Тийм учраас одоо үг гэдэг чинь монголчууд мориндоо мордод ташууран бариад явбал гэсэн үг байдаг. Кинон дээр хардаг шүү дээ. Маш сайн эзэмсэн. Одоо та нар үзсэн баг. Ер нь тий. Ер нь зүгээр одоо энэ наадмын зүлэг ногоон дэвжээ стадион гэдэг. Тэнд ер нь зүгээр бие хамгаалах урлагийн одоо үзүүлэх тоглолт тийм олон болдоггүй. Тэрийг тэгэд одоо манай үндэсний бие хамгаалахын Монгол зоо гэдэг урлаг тэр бол одоо ташуурын үзүүлэх тоглолт энэ төрийг хийгээд энэ жоохон хүүхдээс ахуулаад өнөөдөр бол маш сайхан хөгжөөд одоо тулааны спортын хувьд түүхийн Монголын түүх бол ерөөсөн цэргийн түүх дотор бол тэгэл тэнд бие хамгаалах дайдах урлаг л байгаа шүү дээ. Хэрв одоо тэр хятадын тэр кунфу байсгаад үнэхээр тийм байсан бол одоо тэр одоо нэг 800 сая хүнтэй улс чинь тэр тухайн үеийн 600 мянган хүнтэй улс чинь дорн эзлэн шүү дээ. Тэгэхээр манай Монголын тэр бандзаа буюу тэр таны хэлж байгаа тэр тулааны урлаг гэдэг чинь бас л одоо нууцл байсан байгаа байхгүй тий. Нөгөө шавлын юу гэж чинь хэдэн Монгол зэрэг очиод нам шаардсан гэдэг дуу байдаг шүү дээ. Дам бурдагийн хувьд бас нэг юм онцлог байгаа. Ангийн захирч хийжсэн. Олон одоо 100 шүхэрчд бэлдсэн. Тэрээс гадна одоо ангийн захирч байхдаа шүхрийн спортоор одоо хичээлээд өөрөө буужсэн гэхээр энэ бол бас бахархал юм л да. Тэгэхээр дам бурандаа энтээс бас тодруулж яриад би та нараасаа бүр нэмж юм асууя. Энэ асуултан дээр одоо манай нөгөө энэ янз янзын өмнөд Судан одоо дэлхийн халуун цэгүүд дээр манай Монгол цэргүүд явж байгаа шүү дээ. Тэгэхэд нэг тийм гений код гэж нэг байдаг гэж би сонссон байхгүй юу. Одоо нэг Америк цэргүүд ингээл манай найз Суданд байж ирсэн. Тэгээд нөгөө эхлээд замгаа тачигнуулна, чанга дуурна, дээрээс нь ингээ зандарна гэл ингээл дараалттай байд юм байл да.
Тэгэхэд Монгол цэрэг юу гэдэг алан шүү гэдэг ч юм уу нэг актер үг хэлээл ингээд л Монгол цэргийн хоолыг сонсоол тэр одоо тэр араб янз янзын одоо тэр зэвсэг хүчний нэг эвгүй нөхдүүд байгаа шүү дээ. Зэвсэг хүч биш ээ. Тэр террорист байгууллагын эвгүй нөхдүүд. Гэтэл бидний бас нэг юм бас өгөгдөл байдсан болов бас та хоёроос асууя гэж бодоод байгаа байхгүй. Монгол цэрэг 2002 онд нэгдсэн үндэсний байгууллагын мандаттай инкийг суулгуулсан олон улсын цэргийн ажиллагаанд орчихсон. Энийг одоо яг томьёолгоор бол инкийг дэмжих ажиллагаа гэж байна. Анх бол 2002 онд ерөөлч ингээд даваад ирж гэдэг 2 урандаа одоо нэгдсэн үндэсний байгууллагын цэргийн ажиллагчаар үүргүүлсэн. Энэ цагаас хойш 24 жилийн хугацаанд давхарсан доогоор 24,000 цэргийн албаагч үүргүүлсэн байна. За тэгээд энд бол одоо хамгийн анхны ажиллагаанд Иракийн эрхчлөө дайны дараах сэргийн босго ажиллагаа байсан. Тухайлбал энд би одоо 4-р ээлжинд одоо багийн үүрэг гүйцэтгэжсэн. Энэ үедээ бид нэг багийнх ингээд энэ номоо биччихлаа. 2003 онд одоо анхны Баяр Магна генералтай одоо энэ цэргийн багийнхан үүрэг гүйцэтгэж хойш 10 ээлжээр 1200 цэргийн албаагч үүрэг гүйцэтгээд нэг ч одоо цэргийн албаагч шархтаагүй, бэртээгүй ингэж ирсэн бол энэ Монгол хүний гайхамшиг гэж байна. Би танаас нэг юуг нь асуух гэх тэгэхээр яг тэр Монгол эрх хүний хувьд бас тийм ялгаа байна уу? Дамба хурандаас асуу тий. Одоо хүүхэд балчираас нэгэд одоо түүх ном уншиж байгаад ингээд одоо бүхэл өгүүлэг юмд банд нарыг бол гарч барилдаг, дээлийнхаа сугыг урдаг, одоо уян найраг байд юм уу тийм ээ ийм байдаг. Ер нь зүгээр Монгол хүн өөрөө байгалийн хувьд тийм зохилтгоо нэвд. Нэг түүхээр манай нөхдүүд ингээд хоолнд ороод бүх олон улсын зэргүүд ингээд хооллоод болж дэлбэрэл болж байгаа. Тэгэд гадны зэргүүд бараг ширээнд ороод хэвтэж яхад манайхан хаанаас буудсан бэгээд буугаа аваад харуулын цэг рүү гэж байгаа. Харуулын цэг рүүгээ нөгөө хамгаалах объект руугаа хүч нэмэгдүүлэх гээд өөрсдөө тэр халахлах юм байхгүй дайраад гүйж байгаа. Заавал тэр даргын төвшөлийг авахгүй тийм ээ. Тэнд бол тэр инстинктээр явж шээ. Ерөөсөө тэр чинь инхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа сэргүүдийн чинь тэнд болзошгүй магадгүй гэсэн бүх юм сургаж бэлтгэж явуулдаг. Хүмүүс зүгээр энэ инхийг сахиулах ажиллагаанд явна гэдэг очор дугаараар нь жигсааж ягаад тэгээд нэг онгоцон суулгаад аваад явчихдаг юм бодож байгаа шиг. Тэнд цаг агарын болон тэнд газар орны цагийн байдал ямар байгаад тэрнтэй уялдвал тэрэнд бэлтгэж бүх сургалтыг манай тэр бол амрал биш шүү дээ. Юу гэсэн үг юм? Тэр бол эр хүний жинхэнэ шандас одоо 50 цагт одоо жинхэнэ дарийн утаа үнэртэж хамгийн чухал байлдааны цагийн үүрэг гүйцэтгэж байгаа ганцхан энэ инглиш сахиулах ажиллагаа шүү. Тийм. Иракт байна, Өмнөд Суданд байна, Шри-Ланк ерөөсөө бүгд л маш хүнд нөхцөлд үүргээ гүйцэтгэж байна. Нэг асуулт байд юм аа. Хар хүмүүс Монголоор яриад ийлээ шүү. Одоо ер нь тэгж байгаа. Одоо тийм хүчний командчаа сая манай генерал маань одоо Эрдэнэт генерал яваад үргэн амжилттай үйлдэлээ сая ирсэн байгаа. Манайхны нэг тийм юу байдгийн болоо нэг юм зохицох чадвар байдгийн болоо. Гийн биш. Тийм бас жилийн 4 үйлдэлдэг чинь Монгол хүн хаач амьдарч хаач явж чаддаг гэсэн үг шүү. Одоо энэ Америкууд чинь одоо ингээд ойролт орнод ингээд янз янзын улсуудтай дайн дулаан хийгээд иж идэг. Гэтэл монголчууд ч одоо энэ Америкууд одоо яг дайн дулаан хийж идэлчихэд манайх чинь 1000 жилийн өмнө л тэр улсуудыг чинь бас төвшөлтгөл ирж исэн бас нэг түүх шаштрал байж байгаа шүү дээ. Тэгэхээр бидний бас нэг юм өгөгдөл байдсан болов гэж боддгийг. Энэ нүүр хамгийн агууштай юм бол тэр энэ хотын соёлтой газраас аливаа юм дасан зохицох чадвартай юмыг тэр байгальд ойрхон тэр байгалийн үзэгдэл тэр өөрчлөлтөнд донд хамгийн ойрхон байдаг учраас тэр Монгол хүн дасан зохицох чадвар. Таныг одоо ингээд зэвсэг түвшнээр олон газараар явж байхад ер нь яг одоо монголчуудтай ч юм уу тэр нутгийн ард иргэдтэй манайхан хэр холбоотой байдгийм болоо. Энэ талаар манай Атган баяр орондоо яриад их ойрхон байгаа. Яг одоо энэ дээр ингээд тодтох чинь тийм Ирак бол яг дайны дараах ийм нөхцөл байдалтай шүү дээ. Хоол идээ сууж явтал ширээн дээр сумны хошуу ороод ирж байгаа юм шиг. Ийм хүнд нөхцөлд Монгол зэрэг үүргэсэн. Тэгээд тэн дээр ингээ гадны одоо Америкийн зэргүүч байдаг мэн олон үндэсний дивизийн олон зэргийн албаагч ирэхэд энэ баазыг аль улсын зэрэг хамгаалж байгаа вэ? Монгол гэж хэлэх юм бол өнөөдөр нэг дуулга хантаа тайлаад 50 амглан амръя да гэдэг. Энэ бол Монгол зэрэг итгэдэг энэ итгэлийнх нь нэг чанар. Нөгөө талаар одоо Суданд байж байна. Ерөөсөө тэр иргэдийн дунд иргэн цэргийн харилцаа, хүмүүнлэгийн ажиллагааг төлхөө явуулж чаддгаараа Монгол цэргүүдэд маш их илэгтэй байдаг. Нутгийн ардууд, хүүхдүүд тэр байтугай та хэлж байна тийм ээ. Өмнө Суданд одоо Бата гэдэг одоо Монгол байж байна. Монголоор ярьж байна. За сайн уу? Сайн байна.
За, Монгол хэл хаанаас орсон чи? Монголоор бинтүүс орсон. Бинтүүс орсон юм уу? Чи хэдэн настай? 15 настай. Чамаа хэн гэдэг? Бос. Чи хөөрхөн царайлаг залуу шүү, тий? Монгол дуу мэдгүй. Монгол дуу сайн мэдгүй наа. Сайн мэдгүй. Айгүй гоё цэвэрхэн ярьд юм биш үү? Монгол цэргүүд чи хайртай юу? Монгол цэрэг хайртай. За, Монгол цэргүүд та нарт тусалж гин үү? Монгол цэрэг минь амгалж байна. За. Манай тэр Аз заяа гэд бас тэр Аз заяа самбуу онд ирэх юм бол Иракийн 2 дугаар ээлж авахгүй. Энэ ээлжийн үед чинь бол одоо тэр 700 кг тесрэг бодис бүхий ийм одоо террористийн хадлага орж ирэхэд яг харуулын зэг дээрээс тэрийг устгаж чадсанараа өнөөдөр Монгол улсын одоо баатрын төвшөнд яригдж ш Дадзаа самбуу онд байна. Бид нар очиж үзсэн. Яг 8 хантай гэрийн бөөрийн дайтай. Тэгээ маш ийм гүн ийм хэсэгдээр ингээд бүр тэр тесрэг бодсон дэлбэрсэн байдаг байхгүй. Гадаадын цэргийн албаа агшид бүгд ингээд энд тэнтэй шарх гэмтэл авсан байж хагаад Баяр сайхан генерал Эрдэнэ очор өрөндөө хоёр очихдоо бүх цонхыг скотчд болсон байсан. Тэгэхээр зэрэг тэр дэлбэрэлтэнд болохоор нөгөө цонх нь хагараагүй Монгол цэрэг тэн дээр айхтар шарх гэмтэл аваагүй. Энэ бол ерөөсөө Монгол хүний удирд ухаан байна, өөрийгөө авч явах чадвар байна, сахилга хариуцлага байна. Ямар ч үед бэлэн байсан. Тэрний цаад утга учир нь үгээр энд байгаа сургалт нь тэнд байгаа цагийн байдлыг маш сайн үнэлж чаддаг. Тэр хэмжээгээрээ сургалтыг маш сайн явуулж чаддаг. Очсон хүн болгон тангарахтай үнэнч байдаг. Эх орноо хамгаална гэсэн ийм одоо нөгөө сэтгэлгээ нь байдаг учраас мундаг. Ер нь хурд байна тий. Манайхны та ингэ бод. Бидний ингээ үр гүйцэтгэж хахад 100 гаруй одоо террорист бүлэгтэй ийм бүлгэл ирж байна манай бааз руу гэхэд бүгд монголчууд ярьж байгаа шүү дээ. Эцсийн тусал сумаа дуустал, цусаа урсдал бид нар л тулалдсан шүү. Энэ баазыг бид нар хамгаалах хэрэгтэй шүү гэд бүгд бэлэн байсан байхгүй. А тэр үед харин өөр бааз руу чиглээд явцсан. Энэ бол бидний бас Аз байсан л. Манай найз Баяр Магна генерал надад бас ярьж ирсэн. Ингээд нэг юм цэрэг хувцастай хүмүүс янз янзын улсууд ингээд хүмүүсийг ажигладаг. Гэтэл Монгол хүний тий ажиг чанар их байдаг гинэ. Зүгээр нэг дугуй унаад явж байгаа хүнийг харчаад энэ нэг л биш байна гэдгийг харсан. Гэтэл яг нөгөө цэргийн бааз руу дохиод өтсөн чинь тэр дугуйныхын оронд нь торотил тэр нөгөө өрүүлэнд ингээд баахан ингээд бодис хийсэн. Харахад зүгээр дугуй унж байгаа юм шиг мөртлөө тэр дэлбэрх нь бол одоо ойр тойрондоо ингээд 50 м газар 100 м газар ингээд дэлбэлэх тийм том одоо. Тийм. Манайхан чинь ингээд ажиг чанар бас байдсан болов. Тэр үнээр зөвхөн одоо малчид дээр гэдэг юм байхгүй, цэргүүд дээр их юм байхгүй. Тэр дээр үуч одоо энэ Марко Поло ирчээд гэсэн юм дээр нь байдаг одоо тийм ээ. Монголчууд бүгд тагнуулч юм байна. Яагаад тэгэхээр зэрэг тэр айл мэдээд ингэж исэн шүү гэдэг нөгөө тийшээ явсан тийм араан цэсмийн адуу мал тийшээ гарсан гэдэг нөгөө айлууд мөн хараад оцсон хүн болгоо тэр цараа байсан гэдэг мэдчихэв. Тэгээд тэрийг мэдэрдэг. За тийшээ явсан учраас тийшээ явж магадгүй шүү гэд. Тэгээд нөгөө эрлийг сургаар гэд тэгээд яаж идэг. Тэгээд тэр олон улсын уралдаан тэмцээнүүд болж цэргийн албаа гэж. Тий. Эхний одоо тэр Дако марш гэдэг ингээд тэр олон километрийн марш байна. Эхний нэгээс 10 дугаар байранд дан монголчууд байгаа байхгүй. Тэр дунд нь Америк одоо гадны тэр одоо улсын цэрэг бол нэгч байхгүй эхний байрууд дандаа монголчууд байдаг. Энэ бол ерөөсөө Монгол хүний одоо өөрийнх нь гент нэ таны хэлээд байгаа тэр Монгол код байхгүй. Өчигдөр би нөгөө ChatGPT-гээс бас их найзлаад байгаа асахгүй юу. Энэ Монгол цэрэг ямар байдгийг идэр гэсэн чинь ер нь дэлхийн хамаг улсууд технологи бол лаг байна хөгжсөн байна. Гэтэл хамгийн бэлтгэгдсэн сайн цэрэг гэдгийн тоонд эхний 3 дотор чинь Монгол цэргүүдийн тэр дайчин чанар нь ордог юм байлээ шүү дээ. Тэгээ өнөөдөртөө бас энэ сайхан эр цэргийнхаа баярлуулж байгаа. Тэгээд нийт хурандаа та нартай бас сайн сайхныг хүсээд Монгол цэргийн одоо яруу сайхан босоод цагаан хямар үргэлж одоо өөдөө байх болтугай. Тэгээ одоо манай нэвтрүүлгийн одоо ерөнхий спонсор 140 жилийн түүхтэй Сан Мигэл бивэрэ хэдүүлэн сайхан тоглох да. Тэгээ хоёрын ахаар одоо нэг сайхан дуу болуулъя. За одоо болно. Болоогүй одоо дахиад нэг дуу бас байгаа ш. За нэг нэвтрүүлэг их сайхан болж байна. Үлзий баярлалаа. Танай нэвтрүүлгийн хамт олонд үнэхээр талархаж байна. Тэгээ за сууцгаа нэвтрүүлгээ бас ард байж байгаа. Маш олон хүн ажиллаж байгаа. Найруулагч одоо бүхий л одоо хүмүүстэй бас халуун баяр хүргье. Халуун мэнчилгээ, талархлыг дамжуулаарай.
Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт сан Мигуэл. Зуны үдшийн дотн яриаг санагдуулам тансаг амт. Байгалийн сайхан дамран суухад сэтгэл сэргээх зөөлөн амт. Урт өдрийн дараа альжаалаа тайлан суухад төгс тохирох цэв хүйтэн сэнгэнсэн амт. Энэ бүх мэдрэмжийг дэлхий дахинаа түгээсэн эгэлгүй нэгэн шар айраг. Сан Мигуэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт сан Мигуэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт сан Мигуэл. Би өөрөө замын цагдаагийн хүн. Одоо юу гэдгийг өнөөдөр Монгол улсад Улаанбаатар хотод маань энэ замын хөдөлгөөний нөхцөл байдал одоо ямархуу байгаа билээ те. Тэгээд энэ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын төлөө бид нар чинь одоо тэгэл одоо насаараа зүтгэлээ шүү дээ, ажиллаа шүү дээ. Одоо энэ жаргал сайхан бид хэд маань нойр хоолгүй зүтгэсэн. Би жишээлх юм бол одоо боддөө. За яг бид зөвхөн өндөр цол хэрэгэм авцсан энэ над хэдийгээ сайхан байгаа боловч би амьдралынхаа маш одоо тийм бүх хугацаагаа үндсэндээ бүх хугацаагаа одоо энийг би энэ үйлсэдэл зориулсан байна. Би 5 хүүхэдтэй өсгөж хүмүүжүүлэх за ингээд над ашигтай одоо юу гэдгийг одоо би өнөөдөр сайхан амьдарч байгаа хэдий боловч над алдсан юм асар байгаа. Би одоо өр хүүхдүүдийнхаа хүмүүжүүл сурлаг одоо юу гэдэг ар гэрийнхаа юм хүмүүд одоо тэр болгон оролцож чадахгүй л одоо ингээл нэг тийм төрийн хүндлэл ингээл ерөөсөө өглөө хүүхдүүдэд өглөө харагдахгүй орой харагдахгүй л нэг ийм хүн яваал ингэж ирсэн. Тэгээ ингэж боддог байхгүй. Тийм учраас би энэ эх орныхоо төлөө зүтгэсэн энэ сэтгэл маань талаар болоод өнгөрчих үедээ заримдаа харамстай. Яагаад гэвэл өнөөдөр Улаанбаатар хот маань энэ чи юу болоод байна? Бидний үед гэдэг юм. Бидний үед ч харьцангуй их гайгүй сайхан байсан. Бид нар ч замын хөдөлгөөнийг зохицуулах гээд тэгээ би одоо нэг баярлж байгаа юм гэхлээр зэрэг Монгол улс маань хөгжиж байна. Нүдэн дээр хөгжиж байна. Яагаад гэвэл зэрэг бид нар чинь явган хүний гарцаар гарч чаддгүй, мэддгүй. Жолооч нар арийнхаа толийг ашиглаж чаддгүй. Тэрийг мэддгүй. Тийм үед бид ажиллаж байсан. Ямар сайндаа жолооч нар ч ингээд юм юуны цагдаад харагдуулахын тулд хажуудлынхаа юунда зүгээр юм тойл ингэж наачаад ингээд цагдаад харагдуулахын тулд л ингэж явдаг. Тийм хөдөлгөөн багт. Тэгээ хаалгаа онгойлгож хурдаг тий. Явган хүн дуртай газраараа явдаг. За ямар үе байсан энэ ялангуяа ба штэ. Бүгдээр тулд өнгөрүүлсэн. Манай Монголын замын цагдаагийн алба бол маш хүнд байхгүй. Ягаад гэхээр хасах 40 хэмийн хүүтэнд гадаа зогсож тэр тухай чимэл ярих гэдэг л да. Тэгээд өнөөдөр тэгсэн чи би баярлж байгаа байхгүй. Өнөөдөр тэгсэн чинь бид нар яг тухайн үед чинь одоо тэрнтэй тэмцэл явган хүнийг одоо явган хүний гарцаар гаргаж сургахын тулд чинь одоо ингээл төмөр утсаар ингээл юу хааш татаал тэгэл одоо ингээл бөөл юм болоо тэгэл одоо 10 20 жил чадахгүй л ингээд байсан. За жолооч нар орон нутгийн замд явж байхдаа нэг холын гэрлээ ойрын гэрэл рүү шилжүүлээд сургачих гээд одоо өчнөө л ингээд ингэдэг болдог байсан. Тэгэл одоо тэр хичээл зүтгэл цаг бидний чинь цаг хөдөлмөр шүү дээ тий. Тэгсэн чи одоо сайхан байна. Энд нүдэн дээр эн чи юм өөрчлөгдсөн байна. Бүх хүмүүс чи одоо ингээ Улаанбаатараас явган хүний гарц гэрлэн дохио хүлээгээд зогсож идэг болсон байна. Жолооч нар маань ямар сайхан соёлтой хөдөлгөөнд оролцдог болсон байна тий. За ингээ дээр нь эн чин улсын хөгжил. Энийг хараад үнэхээр бахархгүй байхын арга байхгүй. Үнэхээр бахархаж байна. За тэгээд нэг асуудал юу гэхээр зэрэг чамаас тийм нөгөө гадаад орон те энэ замын хөдөлгөөний
энэ зохион байгуулалтыг яаж ухаалгаар ингэж ухаалгаар ингэж шийдсэн байдаг вэ тэр би нэг юм бодсноо хэлэхгүй. Үзээд ирж байгаа шүү дээ тий. А манайд бол одоо энэ талаар янз бүрийн арга хэмжээ явж ил одоо жишээлх юм бол одоо маань байна шүү дээ. Зүгээр би бодлоо ингээд бүр хэлмээр санагддаг байхгүй. Таад маань хүмүүсээ ингээд соёлжуулъя, боловсруулъя гэд зөндөө зүтгэж байгаа, байж байгаа. Тэрийг би ойлгож байгаа. За монголчууд маань бас орлогын түвшин бага байгаа. А тэгэхэд гадаадынхан яаж хийж ийн гэхээр ерөөсөө төрөвчтэй хандчихж байна. Ерөөсөө за та ингээд нэг цагийн $100 тэрийгэ төлнө. За магадгүй би нөгөө дутуу ингээд тавьчихдаг мөнгөө төлөхгүй зүгтаалаа. Зүгтаах юм бол $400. За магадгүй намайг одоо нэг хүн одоо цагдаагны хэл дээр олчлоо гэдэг штэ. Тэр үнийг би барьж аваад нэг зодчлоо ч юм уу янз янзын боллоо. Сая нэг юм замын цагдаагийн ажлаар тусалж байгаа бас нэг настай хөгшин хүн байсан шүү дээ. Тэгэл тэр үнийг ч одоо хүний муу үзлээ. Одоо 37 оны одоо хүний муу үздэг одоо гээд тэр хүнийг муу настай муу хөгшнийг барьж аваад зодсон байж байгаа байхгүй. Тэгэхэд л яаж ихэр гадаадынхны хувьд манайхны ганц сурах гэдэг юм. Ухамсар суулгах гэж үзэх юм дэми юм байлээ. Зүгээр л одоо сайхан торгох хэрэгтэй юм. Хэрвээ яадаг юм би торгох мөнгө байхгүй та нар миний 2 чихийг авмаа гэх юм бол та 2 чихээ авахгүй мэдээж одоо 21-р зуунд 2 чихээ авахгүй шүү дээ. 200 мянган төгрөгийн торгуур гарлаа. Яадаг нэг ган уулзъя гэдэг одоо юм этгээдэр 7 хоног цас цэвэрлүүлээ. Тэгж л одоо сурлах хөдөлмөр гэдэг шиг ингэж явахгүй бол би одоо бас та хэдийгээ тэр ажлыг бол маш хүндэлдэг. Маш хүнд үеийг туулцсан. Ягаад тэгэхээр та нар иймээ өөрчлөөд ингээ явчих гэхээр нөгөө эрх зүйн янз янзын зохицуултууд, хуулийн зохицуултууд зөрөлдөд байгаа байхгүй. Гэтэл одоо бол бас цаг сайхан болж штэ. Тэгээ одоо өнөөдөр хуйга ахыхаа сайхан айдууг хідүүлээ сонсё тэхөө. За баярлалаа гэнэ. За манай хэн цэвнэ маань зохон нутгийн хүн байгаа. За. Би ч гэсэн Зохон аймгийн уугуул манай аав Зохны ургамал сумын хүн. Тэгээ бид нар нийтлээ уулзах дээр тийм Зохон нутгийн нэг дуулдаг. Тэрийг бүгдээрээ бас мэддэг тийм нэг тийм дуу. Шаргал халиун намар гэгэл байхара Сананаас гардаг энэ утагта дэлгээс алдсан унагчи Сэтсэн хайрхан уланда мөргүйгээд ирлээби Тэгээ урын уснаас намсүйгээд зөрлөөдөө Намар ичүүдэн нүлмсэн гаргуцгаараа Над жирсэн болса эрхэр бичин ачлаадаа Сэтэн хайрхан уланда мөргүйгээд ирлээби Тэгээ нурын уснаас амсүйгээд зөрлөөдөө Цайдаг түүхээр алдартай сартугнутгаас анхаараа Санчин муурлавда захилд яваагөрөөши Сэтэн хайрхан уланда мөргүйгээд ирлээби Тэгээ нурын уснаас амсүйгээд зөрлөөдөө Сэтэн хайрхан уланда мөргүйгээд ирлээби Тэгээ нурын уснаас амсүйгээд баярлалаа.
Ер нь манай энэ завхан нутгаас ч их олон генералууд, ерөнхийлөгч дандаа ийм авьяаслаг хүмүүс их төрдөг штэ. Заяа тавилангаар хүн холбоотой завхан нутгаан дээдний оройн дээж үтэн болсон очир он хайрхнаа хүндэн мөргөё гэдэг. Миний завхан нутгийн дуу байдаг. Миний аваас завхны ургамал. Иргэн урандаатай бас нутаг нэг бол дараад байна. За ер нь цэргийнхнийхээ төлөө, цэргийнхнийхээ төлөө нэг сайхан барья да. Монгол элчүүдийн цаг гэмээр Улаанбаатар болтгоо. Баатар болтгоо. Жага ах маань бас одоо мотоспортын их олон улсын хэмжээний мастер хүн. Ер нь тэр мотоциклоор одоо бас их олон жил одоо та явлаа шүү дээ. Тэгээд одоо ер мотоспорт одоо цэрэг цагдаа магада янз янзын асуудал төр ер нь тэр мотоспортын бас гайхамшиг бас юундэ байдаг юм бол. Юу сая энэ одоо энэ жил 11 сард манай мотоспортын 70 жил боллоо. Монголд одоо мотоспорт үүсээ 70 жил болж байна. Энэ хугацаанд би амьдралынхаа одоо 45 6 жилийн мотоспорт 2 дугуйтай юмтай амьдралаа холбосон. Яг хүн өөрийн бас нэг одоо хобби гэдэг юм уу, өөрийн хүний сонирхсан юмараа бол тэр спортоо сонирхож энэ одоо мотоциклд 2 дугуйтай юмар уралдлаа. Одоо мөсөн замын уралдаан, Бартаа замын уралдаан, тэр социализмын үед Кубаг юунаа нэг олон төрөлт гэдэг нэг бууддаг, гарнаш иддэг, мотоциклаар явдаг. За дараа нь тэгээд Монголд одоо хамгийн сүүлийн үед ралли гэдэг нэг тий одоо эндур, оф эндура нэг трайл гэдэг янз янзын спорт өгчөж байна л да. Ер нь яг хуу миний бас мотоспорт болсон түүх бол бас цагдаатай бас алшгүй холбоотой бас. Би бас цагдаа алба хайж байхдаа бидний үед одоо төрийн 3 өндөрлөг гадаад зочин төлөөлөгч ирэх юм бол ураал гэдэг мотоциклаар бас хамгаалтанд нь хийж явдаг байлаа. Авар тоонд ингээд 11 сард хүүтэн одоо тэр яарамгаас наашаа явахаар чинь юу ч байхгүй шүү дээ. Тэгээд салхи хийсээд аймаар галууны досоо нүрээ дослно. Нөгөө урдлынхаа шилийг спертээр ачина. 7 хоног моног байрлцдаг тийм ажилтаа. Тэгэл явж ирсэн. Одоо бид нар бол тэгэл яг ингээд каминет орон цагаан хаалгаар ороод ирэнгүүт хүмүүс шагцсан байдаг шүү дээ. Пүнк гэж явчихдаг байхгүй юу. Тэгэл тэн додоо юмд ороод ирлээ. Тийм л явж ирсэн. Тэрний хажуугаар одоо яг мотоспорт бол би Кубак дөрөвжвэгээд алсын орнуудад одоо тухайн үед олон удаа тэмцээнд явж ирсэн. Зөндөл олон газар очиж үзчихээлээ. Солонгос, Японд хүртэл явж ялаа. Ер нь яг миний амьдрал бол би тусгай хамгаалтад амьдралынхаа 35 жилийн 26 тэнд ажилласан. За мөн ялгаагүй тэгээд одоо ер нь гэрийн бараа харна гэж байхгүй 5 сар хотын авраг гээд 5 сар хотын авраг тэгээд дараа нь улсын авраг бүтэн сар олон улсын тэмцээнгээс хар ингээд яваад өгнө штэ бас яг зүйлд арга болчиход бол миний юм хязгаарлагдсан л да хамгаалтын энэс өмнө бол ингээд явсаар ар гэрийн чинь тэр авч явдаг юм чинь ар гэрийн амьдралыг бүх юм авч явдаг чинь тэр гэрийн гэр бүлийн хүн байхгүй юу тийм би ч одоо 6 хүүхэдтэй хүн. Тэгээд би хамгаалтын ажил гэдэг дарга гэдэг ажил хийж илээ. Гадна зочны том төлөөлөгч ирнэ. Шөнө 2 цагт гэртээ ирээд өглөө 6 цагт ажилд явна. Манай хүүхдүүд хэлдэг байсан. Аавгаа 14 хоног харсангүй. Аав ирдэг юм уу гэртээ гэж. Тэг ийм одоо айгүй тийм ачаалттай ажлын хажуугаар нөгөө спорттой бас ингээд сонирхоод спортоор ингээд оролдоод ингээд явж байсан. Тэгэл одоо гимтэл бол одоо зөндөөл юм байгаа ш тэр ярих хэрэг байхгүй. Хүмүүс одоо ийм аймаар болчиход ахаад уралдаад идэх юм уу гэж уралдаад идэх юм аа тэгээд. Одоо ер нь бас хүн чинь өөрийн хобби гэж нэг юм байдаг. Тэргээр явдаг. За төр засгийн одоо өндөрлөгийг хамгаалтын автын хамгаалт биш одоо 20 хэдэн жил бас ажилласан. Энэ бас амар ажил биш шүү дээ. Бас ер нь бол цаг наргүй гадны том зочин төлөөлөгч ирэх юм бол баг 10 тоног гэр орондоо харихч ирэхгүй тийм байдаг аахгүй юу? Тэгэхээр манай урт цагааны годамж нэвтрүүлэг дээр одоо үеийн олон одоо хүчний байгууллагын одоо хурандаа нар оролцлоо. Тэгээ ялангуяа одоо зэвсэг хүчний буюу одоо эрчүүдийн баярын энэ одоо сайхан өдөр бас энэ сайхан хурандаа нар маань орлоо. Одоо бүгдээрээ л одоо сайхан ажил амьдралын нарийн ширийн зүйл зовлон жаргалыг ярьлаа. Нин ялангуяа одоо манай монголчуудын одоо хувьд дэлхийн эдийн засаг янз янзын одоо 2 төлөлт 3 төлөлт зүйлүүд бас хөөрчлөгдөж байна. Гэтэл бидний одоо хамгийн гол зүйл гэдэг бол бидний тусгаар тогтнол шүү дээ. Ер нь юм гэдэг чинь бас их өөр болж байна л да. Тэгээд өнөөдрийн бас манай эрчүүдийн баяр нин ялангуяа одоо эр цэргийн сайхан баяраар сайхан хурандаа нар маань сайхан оролцсон. Тэгээд та нартай бүгдээрэндээ сайхан эр цэргийн баярын мэндийг сайхан хүргээд энэ сайхан нэвтрүүлгээ бас өндөрлөлт өгч байна. Тэгээд та нартай одоо сайхан Монгол цэргийн одоо босоо цагаан хэмээр одоо үргэлж өөд
байх болтугай гэдэг сайхан өргөөд хэдүүлээ нэг сайхан Сан Мигель Пио сайхан барьчих да. За баярлалаа. Одоо элдв янзын улсууд байдаг шүү дээ. Одоо өнөөдөр мотоспорт их мастер, улааны урлагийн их мастер гэдэг. Тийм бас ер нь талын. За сайхан байна. Баярлалаа гонол тий. За сайхан баярлалаа. Сайхан эдэн далгүй сайхан ярилцлага боллоо. Тэгээ нэвтрүүлгээ сайхан манай отгоо ахын маань одоо сайхан Иракт биччихсэн тэр гал халуун сайхан шүлгээрээ өндөрлөе гэж бодож байна. За баярлалаа. Тэгэд Ирак улсад одоо дайны дараах нөхцөл дарийн утаа өндөрлөж явахдаа бичсэн нутгийн чулуу гэсэн шүлгэн өргөн барья. Хадгалж яваарай хүү минь нутгийн минь чулуу гэж хадганд боосон чулуу гижээ маань өгсөн хаач явсан гадгалгуучартай хадаг яндартай нутгийн минь чулуу үлгэр домгийн түүхэнд мөнгөрсөн үеэс үе дамжуулан хадгалсан үгдээцийн өрөөлийн шивчлэгтэй үтгэс муурлуудын буйны далгатай их орн минь бүхэлдээ багцсан эрдэнэсээс жүнтэй нутгийн минь чулуу ижи та нарын сэтгэл шингэсэн энергийн дэ таглагтай чулуу их орнон санхүү цагаар чулуугаан гарч бинийг тайтгардагсан ижи та нарын ган санхүү цагаар чулуугаан үнэрлж бинийг тайтгардагсан 100 баатар шиг чулууны төлөө тусал тусаач хайргүй зориулсан залуу хооч үеийнхэн төлөө дайчин ирсэн буцалт гумансан буурал жилүүдийн түүхийг хүрсэн Монголын ерөөлийг бэлэгцэн нутгийн минь чулууг найсүнтэй Монгол заны минь сэтгэл шингэсэн эрдэнэ их орнон санхүү цагаар чулуугаан гарч бинийг тайтгардагсан ижи та нарын ган санхүү цагаар чулуугаан үнэрлж биднийг тайтгардагсан их орн минь бүхэлдээ багцсан эрдэнэсээс жүнтэй нутгийн минь чулуу ижи та нарын минь сэтгэл шингэсэн энергийн дээд тахилгатай чулуу энэ бол миний чулуу бидний чулуу их орны минь чулуу баярлалаа бидний их орон тийм ээ Улаанбаатар чамд хайртай